Сайн байцгаана уу? Энэ бол C-band Дадаш подкаст та. Тэгэхээр бид нар энэ подкастаар юу ярих уу гэхээр ер нь одоо Монголын волейболд одоо яг ямархуу одоо үйл ажиллагаанууд явагддгийг, за ингээд энэ тамирчид ер нь ямархуу одоо амьдрдгийг, яаж төрдгийг, за тэгээд энэ нэг багуудын хоорондын дотоод шилжилт хөдөлгөөн, за энэ гэрээ контрактны асуудал, за тэгээд ер нь волейболын ертөнцид энэ Монголын волейболд ер нь ямар сонир сайхан болж байгаа тэр талаар да ярих чинь тэгээд миний хамтран одоо хөтлөгч Олон жин мастер Цэрэнбаатар байна. Ярээр Цэрэнбаатараа шууд ярих шүү дээ. Тэгээд. За ямар ч ингэж Дадаш таа нийлээд одоо подкастыг эхлүүлж байна. Тэгээ өнөөдөр бид бас анхны дугаараас энэ шинэ заал одоо T-Court гэдэг шинэхэн одоо Мөнхбат найзынхаа спорт заалнаас шинэ дугаараа бичиж байна. Энэ манай одоо подкастын хамгийн ихний одоо оролцогч мэдээж 16 номер одоо Монгол улсад үндэсний дэд 3 удаа төрүүлсэн Эрдэнэ 2 инх хамглан гэж залуу байна. Одоо сайн бацгаана уу? Эрдэнэ 2 инх хамглан байна. Тэгээд одоо хоёр хайхаа урилгаар тэгэхээр одоо подкастны ихний зочин болж ирсэндээ маш баяртай байна. Бааж гэдэг нэрний талаар шууд яриад. Тэгэхээр би бол мэдчихэл байна л да тий. Ягаад бааж гэдэг нэрлэлцээ одоо хин бааж гэж нэрлэв тийм ээ. За би ч яг 2000 онд төрсэн. Тэгээ намайг төрж явах одоо жоохон хүүхэд байх үед одоо нэг хиттэн нэг сүм үг хүн гэдэг нэг амир гардаг байсан шүү дээ. Тэгээ би яг нэг 3 вилтгээ дөрүүл яг их нээлж хамт цуг явдаг байсан. Тэгээ бид дөрийг бидний киноны дөрөөр ингээд нэрлэлсэн. Бааж одоо тансан лам шороо тий. Тэгээ би бааж нөөсөн баггүй. Багтаа хэрэг жоохон гахаа бааж тий. Багтаа ерөн жоохон миратай хөвгт байсан. Тэгээд бид дөрвөөс миний нэг ганцаараа тэгээ баажаар үйлчлсэн. Тэгэхээр амар бүдүүн байсан гэсэн үг. Тэгээ ерөнхий жоохон миратай хөвгт байсан. Одоо ч юм хай шууд миралцдаг шүү дээ. Гэл ийм байхгүй ер шууд миралц яг бааж орж ирдэг шүү дээ. За ер нь анх одоо Сэлэнг аймгийн ерөөсөн бас биш орхосон бас гаралтай болиол тоглоод уг нь баяр гшин шав гэдэг явжсэн. Хэдэн оноос эхлээд болиол тоглож эхлэв. Одоо юу гэх эхнээсээ бол хэдүүлээ нэг айхтар юм сериосны асуухгүйгээр юмс өөрсдөө танилцуулаад ингэ явжтэй. Уг нь баяр гшин шаваар одоо анх хэдэн он болиол тоглож гисэн. Би 2008 оноос хойш тоглож гисэн. 2007 онд анх нэгдүгээр анги тоглож гисэн. Тэгэл хоёрдугаар ангиас шууд болиолын бэлтгэл хамрагдаал. Тэгээд 18 жил жилсэн. Би одоо ингээд нэг бодоод идэв. Одоо яг тухайд одоо юу гэдэг манай Монголын спорт заалнуудын хүрэлцээ бас тийм л байсан баг. Манай орхны заал жижиг тий. Тийм жижиг шүү дээ. Яг болиолын талбай тий. Тэгээд үзэгчд орж ирээд ингээд тойроо суучин готл бүр болиолын талбаанаас баг метр дотох шүү. Одоо ч тийм юм уу? Тий. Одоо ч тийм. Тэгээд сайн манаас өмнө шинэ заал барьж чинь одоо энэ зүүн ашиглалтанд ороод тэр нэг ийм сони нэг ийм яриад гэсэн ингээд пиг ингээ хүн үзчихдэг. Тэгээд тэнгуэл нэг хүний ингээд зогсон бөмбөг хүн төр хүчингууд гадаа тий. Тэгээд зураас өдөнөөс доошоо яах юм бол дотор тий. Өдөнөөс дээр зогсох юм бол ингээд гадаа гэдэг. Тэр мөрийн хүртэл шүү. Заал бол. Тийм одоо орчинд л одоо болиол тоглож Монгол улсын шгшөөгийн тамирч тэнд бэлтгэгдэж гарч ирсэн байна. Тэгээд Сэлэнг аймгийн шгшөө охтнэр тэгээд дуудагдаад улсын аврах сургууль тэмцээнд оролцсон явж байсан шүү дээ. Улсын аврах сургууль тэмцээнд хэр амжилттай оролцож байсан. Улсын аврагаас ч одоо алтан хөрлөр нь бүгд байгаа. Тэгээ өсвөрт төрүүлжсэн эдчүүд мөнгө хөрл авч илээ. Юунд ажгүй шүү. Тэр багт чинь одоо миний санаж байгаагаар чожо байсан тий. Тэгээ уран баяр бас нэг ийм хөхт бас цуг явж илээ. Тийм байдаг шүү дээ. Даш чирээ. Очки. Очки яг манаас юм шүү дээ. Очки ч яг энэ одоо энэ эс чагс ил үлзий байг чи яг нэг сумаас гаралтай боловч тийм ээ. За одоо шууд хүн димээр ороод Баянгорт бас улгаа иргэн талаар яриач. Тэр 16 онд л 17 он баха. Тийм яг идэгчүүд хамгийн сүүлийн жил Баянгорт одоо та нар мэдэхгүй бах. Сонсож ирсэн юм уу? Баянгорт сэлгийнхээ улгаа хийсэн маа дэлгүүрээс. Тэгэхээр тэр юу яасан юм аа тэг сэлэнгэд нэ шгшгээрээ байрлалцсан байж хад ягт газар нэгтээ тэгээ цогцолцсон тий. Гэтэ хөлтөд чи бас 10 жилийн хөлтөд сахилахгүй бас жоохон ширүүн байгаа шүү дээ. Тэгээл ганцны нөхдөд дэлгүүр ороод тэгэл юм карвалцдаг усаад гэсэн байхгүй. Тэгэл нөгөө тэгээ за болоо та би одоо ингэ баригдахгүй байгаа ч гэсэн ингээд нэг өдөр баригднаа одоо болчихоо гэдэгт ерөөсөө болохгүй явсаар байгаад Баянгорт очоод улгайг л шууд баригдчих газар тэгээ тэр нэцээ нэг амар тийм сүртэй улгаа биш юм нэгэд манай үзэгчид хүүхдүүд үзчихээвэл тийм одоо буруу үлгэр дураад үзүүлсэн гэдэг яг ганц нэг тийм хөрхөн жижиг ганц нэг зарим мармуул нэг ганц нэг л ингэ авсан түүнээс тийм амар сүртэй дэлгүүр тоноод байсан бол асуудал биш. Тэгээд яг тэрэн сүлд нөө яг камер яг гарч явах үед харагдаал тэгээд арталтаас хэлсэн. Тэгээд хүүхдүүд байсан. Тэгэл
Маах ингээд говьсон бүртээ чойртой тоглодог байхгүй маргааш нь. Энэ хулгай ингээ маргааш. Тэгсэн чи ингээд араас нь чойрын огтод ингээд багаад илчихсэн. Манайхаа ингээд араас нь барыг хулгай. Тэр өдөө хүүхдээс тухайд амар иччихсэн. Тэгээд тэрнээс хойш юм тийм үзий ядсан. Та чи бүр хулгай хийсээр гал тэр баян татцсан юм байна шүү тий. Даймжиж явсаар байгаа. Сэлгээс эхэлтэй байхгүй. Эхлэн сэлэнгээ тавигдаад тэгэл явсаар байгаа баян татчаа барих. Волейбол спортыг одоо тоглоход хамгийн их одоо түлхэж болсон хүн юм бэ? Манай сум одоо энэ тренд спорт гэж үүдэг чинь сум болгон тий. Одоо харангаа ихэд одоо жишээ нь үндэсний бүх нөлөөлсөн тий. Сэлэн бол ер нь волейбол сайтай. Манай сум ч гэсэн ер нь ингээ цөөхөн хүн амтан мөртлөө амар их волейболчтой гэдэг гэсэн. Тэгээд зөв ингээл 100 ах нарыг ингээл гадаа мадаа зүр хашаа машин дээр ингээл тоглож байгааг хараад тэгэл ягаад ч миний спорт шууд дурлаад орцсон шүү дээ. Эхэндээ ингээд ах нарын бөмбөг зөөдөг байж байгаа л зөвхөлдөө хашаан дээр цуг үздэг болол Тэгээ бэлтгэл сургуульд намайг тэгэл манай багш залуу яг мэрэгчлэрээ төгсч ирэл шавнар бэлдээл тэгээ бас ахныхын шав болоод орж ирсэн. Яг орчин нөхцлөөс хамаарж байгаа л та тий. Тийм. Тэгээ болиолчин тухай нэг юм тор байхад нэг юм шум байхад л баг очиод тоглолцдог байсан. тийм волейболын бөмбөг байхад л Тэгээ манай сум дээр яг тийм дээ. Тэгээ аав ээжүүд нь тоглоно тэрийг хараад ингээл үзэл. За ингээд ихцэг олон улсын сургуульд орсон. Ихцэг олон улсын сургууль баруун зүүн талд нь сууж байгаа хоёр хүн одоо ярьсаар байгаад ихсгэр оруулаад ангийнхан багш би байна. Тэгээ ихцэг Яаж оруулсан юм бэ? Яаж оруулсан Зүг орсон түүх нь ярих уу? Тэгээ орсон дүүг тэр их гоё. За шууд яриад тийм. Нэг өдөр битээр бас нэг уулзч юм бол заад Дахиад явж юм аа тийм бас нэг. тэр дахиад явж лөө. Тэгсэн чинь тэр бааз сүгчээ хоёр гэдэг авмаар Хойд асуул байсан нэ. Тэгээ энэ хоёр чинь бас дөнгөс өгссөн. Ихцэгт орно гэж төлөвлөөгүй бас өөр сургууль мургуул бас орох гээд хөсөлтөө явж исэн баха. Баачмар хайс 40 тавьж өгсөн байсан Би хайс 40 тавьж өгсөн. Баа чи тэр юунд ихцэгт ор заяа. За тэгээд Амагч таньдгүй байсан. Маа нэг найз байгаа. Тэндээ очиод уулзаад тэр ихцэг очиод бичгээр өгөөд ор заяа гэсэн. Оо за. Одоо сүгчнтэй яриад гэсэн. Сүгчний яриад. Сүгчнлүү яриад. Чи тэр ихцэг очиод орох заяа гэдэг гэсэн. Оо за гэдэг амар амархан орсон. Тухайд нөө нэг оюут биш нөө нэг оюутны усан авраг ингээд тэгэл баг маг бэлдээл нөө сүүр мөр ороод ирсэн бэ. Сүүр чинь 2 насны дээр ороод ирсэн. Нэг хүрэл медаль авцсан нэ тэрийг явж исэн чинь нэг багаа сайжруулж алт авчих гээд байгаа юм санагдаа. Тэгээд 10 жил тэмцээг их үзэж эхэлсэн л дээ. Тэгсэн чинь асууд өө нэг айтайгаа хоёр хүүхэд байна. Тэгсэн чинь охоо хоёр хүүхэд тургай юм. Энэ хоёрыг асуусан чинь төгсөж байгаа гэд. Тэр нөө танд дээр нь явах тэгээд тоол. За энэ хоёрыг өгч гэсэн шууд аюу амархан шийдсэн дээр асууд ерөөсөө баг гэд уцныг уцаар идэл хоёлаа бүх гээд болоо. Тэгээд 19 онд оюутны ус авахд одоо ямар ч парт алдалгүйгээр төрүүлсэн тийм ээ. Ихцэг Кингс гэдэг нэртэй баг орж ирэл тэгэл өмнө жилд төрүүлсэн шүтээсэн багийг аврахын төлөө 3-0 гэдэг нэг юм сонирхолтой болсон авах төрүүлсэн гэх юм уу. Төрүүлдэг жилч ялцчихгоос амар байсан л та. Тэгэл ялгаагүй лиг тоглож ирсэн хүмүүс тэгэл сэлгэн сууж ирсэн шүү дээ. Яг нэг юм тухайн үед нэг идэвхжүүлээс гарсан аймаг юм номер 1 тамирчдайсэн баг. Одоо чинь өмнө говьс Батсуур те тэгэл тэнгуү сэлэнгийн хамгаалан хөвсгөлийн юм сүх хинтэгийн Батчааргал талах тархны өсгөө гээл те ингээд дандаа нэг юм баг өдөртөж идэвхжүүд явсаахт орж ирсэн багийн нэг юм альфануудыг нэг дор зодуулж чахаар эдгээр маань бас нэг жоохон ойлголцох нь яад юм болоо гэдгсэн чинь юм ойлголцохоос айх шууд ирэл амт нөхөд бол сүгчин чи одоо ах сүрийг ахаа гэдэг байж байгаа. Сүр ахаа гэдэг эдгээр бүс үгтэй. Сүр нь 3 дахь курс тэгэл. Тэгэл нэг мэдсэн чинь андууд болцсон. Одоо тэгэл үзаагүй гэр одоо амьдралын найдад болцсон ингээл явж байгаа. Тийм байна. Тэгээд ямар ч сан ингээд тэр багийг бүрдүүлээд ингээд бас сургуулийн хөтөлбөрийн тэтгэлэг ингээд өгөөд зэгцэг сургуулахын бас баярлаа гэдгмээр байна. Баажтай чинь 2016 он биш 17 оноос хойш хасууд цуг тоглож байгаад. Тухайн үеийн хасууч айгүй их тамирчтай байсан шүү дээ. Одоо энэ баяр сайхан байна, суур байсан. Тэгээд сүхчин энэ чинь тэн бааж тэгээд базар гүүр гээл те. Тэр мантах. Тэний чи ерөөсөө гараанд гарах тоглох боломж байхгүй. Давааж руу би тэгээд мөнх эрд манай нөөми одоо энэ мегастрын тасалжуулагч. Энэ чинь бид чи яг нэг жигтгэн өдөртөө бахан тачгалсан гараа тоглодог. Тэгээ хожигддгүү. Тэгээ хожигддгүү. Тэгээ 14 оноос хойш чинь бид чинь 19 он хүртэл чинь тасралтгүй бараг 4-5 жил төрүүлсэн баг. Тэгээ энэ чинь даваар бэлтгэдэл явж байгаа. Тэгэл 19 онд лиг авраг болоод лигийн аврагыг болдож чинь баач яг жинхэнэ тодорч харж ирсэн баг. Тэр нэг алтан бартай тоглолдог, яг аврагын төлөө тоглолтын эхний тоглолт хожигддаг те. Тий. 3 дахь төрлийн тоглолтын дээр би энэ голоовор оргоод бэртээсэн байхгүй. Тэгээд гайгүй боож могоо тоглоодсон тухайн үед яг аврагын төлөө эхний тоглолтын дээр намжаа цохиулаад тэгээд бүтэрэн ерөнхийдөө болохгүй болоо. Тэгээд нэг тоглолт моголч болохгүй байгаа л. Тэгэл ерөөс орно гарч ирж байгаа бааж гарч ирж байгаа юм. Тэгэл тэрэндээ манай машинтай л тэгэл ерөнхийдөө. Өстой машин цаа
Эхний тоглолт маань хожигдоо 2 дахь тоглолтноо шууд гарч ирээд тэгэл 2 дахь тоглолтын маш 5 гарч найраа гэж хожоод тэгэл сүүлийн 2 тоглолтоо 3-0 ажил байлаа. Тэгэл төрүүлсэн шүү дээ. Тэн дээр одоо яг нэг нөгөө яригээд анханаас ярьж тохирсон тэгээд нэг ийм би ч нэг улаан ногоон мегастарсын фэн. Тэгээд тэн дээр нэг ийм яриа гарсан, ийм хэрүүл болсон мегастарс баг дээр яг нэг ийм олон сайн тоглогч нартай байхын одоо нэг ганц сул тал нэг юм. Базар гүрээс одоо сагс тоглоод байгаа тий. Базраа тухайн үед бас сайн формтой байсан. Тэгээд цэгийг яг энэ хуруугаа гимтэжтэй гэдэг ингэ байжсэн чинь. Ер нь бол яг тэр нэг цэгийн байралдаа гарч тоглох хамгийн их нэг сонголтод базар гүрлээсэн л. Тэгээд энэ дээр Ватрагш ягаад ч юм инх амглан гаргаад инх амглан маш сайн тоглос. Тэгээд энэ базраа уурлаад ийсэн. Баггүй одоо би чинь яг арцсах чинь. Цэгийн тухайд ягаад энэ уурлаад байгаа юм гэдгсэн чинь гарахгүй байна гэсэн. Би гарах гэсэн чинь бацаан гаргалаа гэдэг нэг юм тэгсэн чинь цэгийг тэгжсэн. Би гарахгүй сэлгийн сууж явах чи одоо юунд уурлаад идэв гээд нэг тэгжээсээ одоо тухайн үед тэрийн нөгөө нэг юм айгуу тийм олон юм баг бүрэлдэхүүн зузаан байх юм бас нэг сул тал гэх юм одоо. Тийш тэгэл базраа бас байгаа юм. Тэгээд чинь сүгчин бас байгаа. Тийм сүгчин бас байгаа тийм. Яг хаа тухайн үед чинь бол нөгөө бидний шийдвэр биш. Тасгалжуулагчийн шийдвэр л дээ. Тэгээд яг тэрэн дээр бол би бас өөрөө бас тэн дээр жоохон хэцүү үед явдаг байсан баг тухайн үед. Сэлгийн цуучин гоо. Яг гараа тоглолцмоор байдаг. Тэгээд аман гол нэгэд бэртэлтэй байгаа болохоор шууд гарч иж болохгүй. Тэгээд яг гарч ир тоглож байгаа дүү болох айгу сайн тоглож байгаа учраас нэг айхтар тийм чанарын ядаргаа байхгүй. Удирдлын төрч тоглож байгаад яг финалын тоглолтын дээр магадгүй тэрэн дээр ингээд би гүцээгээ сайн тоглоод дууссан байсан MVP болох ч юм уу тийм магадaltaй байсан байгаа байхгүй. Тэнгүүт яг тэрэн дээр битэл тэгээ миний тэр MVP авах тийм боломж ер нь бага болчихж байгаа байхгүй. Тэгэл тэр тухайн үед бол би бас дотроо гайгүй гүрээгэл тоглож штэ гэж асуужуулагчтайгаа жоохон муудах ч юм уу тийм жоохон ах цан гарах гэдэг юм уу бас байсан. Тэгэл тоглолтын дундуур бол тэгээ тэр чи харьлал өнгөрч чана. Базаагийн өвч адилхан ш. Одоо идрээс ингээд 4-5 насны ах. Тэгэл дараагийн сонголт угаасаа базраалаа ш. Тэгээ өөр дотроо ботцсон байгаа ш. Тэгээ дөнгөт жоохон нэг чөрөөсөн байна гаргацгаа чинь тухайн үед хинжсэн тэгэл дотроо наваагийн ачлаа мачлаа гэл. Угаасаа базраа тэн дээрээс харагддсан юм бичлэгэн дээр бид нөгөө финалын тоглолтын дээр сүүлийн тоглолт дээр ингээл хамгийн сүүлийн оног би нэг газ сэргээс гарч ирээд аваад дуусаад бөөнөр баярлж байхад базар тэндээс зүгээр алхаад ирчихдэг байхгүй. Тэгээд тэр тиймэрхүү юм дээрс мэдчихлээ байна. Гэтэ одоо ингээд харахад базар хожсон уу гэдэг байхгүй. Сагсан дээр тэрнээс хойш шинэ базар үйлдэл тоглох гэдэг баг тий. За 21 онд тоглож ирсэн баг. Коронавигийн дараа тэр сагс рууц тий. Наваг Австрали яваад ирсэн чинь л сагс тоглодог болсон байсан шүү дээ. Тэгээд яа тэгэл нөгөө тоглолтод орж гараад нэг айхтар энэ дээр амжилт үзүүлэхгүй юм байна гэж цаашаа өөрөө давхар сагсаа тоглоо явчихсан. Сагсан бас их боломж олгосон баг. Хоцсон. Тийм. Тэгээд тэр үед 19 онд за яг ингээ финалийн өдрлийн тоглолтын дээр яг ганц нэг гараад явж лээсэн тий. Яг финалийн тоглолтын дээр ингээ шийдвэрлэх хүчтэй оноо моноо аваад явж байгаа. Тэр юм сэтгэл баяр хөөр одоо яг ямар вэ? 19 настай хүүхэд шүү дээ тий. Тэгэл хуурахгүй гэж боддог ус би. Одоо ингээд надад өргөлөөлөй бүгдийг зохиолоор хуурч суух гэдэг шүү дээ. Хуурчуд буцаа суух гэдэг шүү дээ. Тий. Ингээл гараад нэг хуураад миний хуурсныг айл аваад оноолчих юм бол дараагийн бар би байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээд ерөөс хуурахгүй тий. Тэгээд надад өргөл юм бол ерөөс бүгдийг зохиндоо гэж бодсон. Тэгээд тэр жил тэгээд финал дээр ийм сайх ч гэсэн ерөөс над руу хайж байгаа өөр амар их хайсан. Тэгэл би бас гайхаж байгаа. Ийм сайх урд надаас жоо гайхт оргүй байсан. Тэр жил чинь тараа манайхтай амар сайн байсан байгаа. Бид чинь ингээд тойргийн тоглолтын дээр 2-0 бид нар үндсэн бүрэлдэхүүн гараад 2-0-оор хожигдож байгаа. Ирчимд шүү дээ. Тий. Одоо сүүрмөр тэнгүүд энэ сүгчийн базраа төрөө өдрийг төрөө мандах болгож байсан хоёр. Тэгээ энэ чинь гарч ирээл 5 гараад очиж байгаа юм чинь. Тэгэхээр манайх бүр амар бүрэлдэхүүн. Тэр ялч амар бүрэлдэхүүн байсан. Тэгэл баяр сайхан бүртлэхэд байжгаад яг солонгос явцсан шүү дээ тухайн үед. Тэр баяр сайхан бүрт байсан баг. Тэгээ маач хасыг гэхээр 12 төч тухайн үед 12 тамирчин байдаг ус. Тэгээд хасыг гэхээр хасч болтгүй. Нөгөө дүүнэрээ яайтай байл, яалтай байл. Тэгэл тоглоод хосоор байгаа байхгүй. Тэгэл баг хурууч мурууж байгаа л хастагласан бол. Асуулжуулагч нүдэ анаа асуулж өөрөөсөө шийдэх гэлээ гэж байна. За одоо тэгвэл нэг юм асуунаа. За тэр амар тим одоо бүгдийн бүр юм амар баг байна шүү дээ. Одоо хятадоноос хойш хожигдог явж байгаа л төрүүлсэн те. Лиг хамгийн анх 19 онд чинь лиг авсан байж 19 онд лиг тэгж төрүүлээл. За тэр баг тэгээд яг тэр лигийн дараа задарсан байт юм а. Энэ зүүнтлийн хоёр сууж байгаа хоёр хүн за натур мед гээд шинэ баг руу явсан. За тэр одоо яг шилжилтийн процессууд яг юу болсон юм бэ? Анх нөгөө 19 онд чинь
лиг дуусаад тэгээ 20 онд би ч урд нь нөгөө асуудал орохоос өмнө ноён гэдэг баг тоглодог байсан байхгүй. Тэгээд ноён тоглож чаад буцаад нөгөө ноён бага сэргээ манай чахвагч урд нь бас нөгөө нэг натур медийг үүсгэн байгуулагч байхгүй. Тэгээд ноёнд их тоглодог байсан. Өөрөө бас ноёнгийн гаралтай өсөлтөө хүн гээд ноён бага эргээ сэргээ найзтайгаа нийлцсэн. Би амсрынгийн ахтаа нийлцсэн. Тэгээ бага бүрдүүлээг надад анх санал тавьсан. Тэгээ би ч тухайн үедээс нөгөө асуугийн гэрээ дуусчихсан. Натур мед гэдэг юм одоо сэргийн засах эмнэлэг байгуулж байгаа. Тэр эмнэлгийг спонсорлоод энэ ноён гэдэг бага үүсгэн байгуулдаг надад анх санал тавьсан. Тэгээ Тамирагчтай тэр Бямсрах Чахах бид гурван газар чи уулзаад за ерхүүдээ заа зүгдээ тохироод би салин мөнгө дээр тохироод 3 жилийн гэрээ хийгээд тэгээ тохироод за ямар нэгэн байдлаар чи энэ бага өөрөө бүрдүүл. Тэгээд бага бүрдүүлэлтийг авах ч юм бол бидний зорилго биш. Ерхүүдээ 3 жилийн хугацаанд бид нар хүүхдүүдээ сайн доор одоо хангалын энэ тэр багийнх нь хүүхдүүд байгаа юм. 47 дугаар сургуулийн хүүхдүүд байна. Тэгээ эдгээр ингээд бэлдээ чи ингээд бэлдээд аваа явах. Яг нь ганц нэг тамирчид бол авч болно. Тэр нь бол чинь нээлттэй чи өөрөө бага хөгтүүлгээд. Тэгээд тухайн үед яг нэг чөлөөтэй баггүй байсан нөхдүүд рүү би ярьсан л да. Тэгээд энэ амраа руу ярьж байгаа, мөнх цогт руу ярьж байгаа. Тэгэл бага бүрдүүлж явсараад тэр эхний бэк хүртэл байжсэн шүү дээ. Тэгээд тухайн үед нь бага бүрдүүлээд бид чинь 9 сард нь юуны авраг болоод насан туршийн улсын авраг болоод тэр чинь тухайн үед нэг лигийн нэг тамирчтай ордог байсан. Тэгээд бид чинь улсын авраг болоод за ах нар ч тэгэл за ер нь юу вэ? Лигийн багыг сайн бүрдүүл, цөмөө бүрдүүлээ гээл. Тэгээд надад бол шууд нөгөө багийн ахлагч багийн авч явж байгаа хажуугаар нөгөө натур мэдэмжлэгийн захирлаар ажиллах санал тавьж байгаа. Би тухайн нөгөө хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд ажиллаж байгаа. Тэгээд ажлаасаач гараад тэрний шууд захирлаар ч очиод тэгээ бага бүрдүүлээл. За ер нь гайгүй өндрийн товтлогч авахгүй болохгүй гэдэг. Тэгэл баажрж баг эхлэж өөрөө яриаг өгдөө бааж өөр нь намайг дагаад гарчих нь тодорхой юм ч гэжтэй. Тэгэл нөгөө мөнгөсийн даажрал ярьж байгаа юм чи. За маань чи ямарсан гээд 4 жилийн 5 жилийн хугацаанд гээд маш амжилттай бид нар тоглолоо. Бүх шагналыг авлаа. Тэгээ чи ингээ буцаад хуучин баг руу явуулаа. Одоо ингээ угаасаа гэрээ мэрэж байхгүй тэр үед явлаа. Тэгээ нөгөө чинь за одоо юу би та ирж яхаа чамайг гадарлаад ирсэн нэг ингээ явах гэж байгаа болов уу гэд. Тэгэл байж байгаа л да дахиад нэг ярих юм байна гэх. Тэгэл би одоо уг нь бааж сүхчээ хоёрыг хойлог нь аваад явчихмаар байна. Гэхдээ одоо яаж хойлог нь авч явах вэ? Би баажийг аваад явлаа гэсэн. Тэгсэн чинь тэгж болохгүй штэ болохгүй штэ гэл. Тэгж хамгийн гол нь энэ тухайн үед нөгөө бааж чинь гэрээ үүсэх байхгүй. Тогтсон авсан цалин байхгүй. Сургуулийн төлбөр авдаг гэсэн юм мэдээ. Сургуулийн төлбөр чинь бараг 100% scholarship дэсэн үгүй юу? Тэрийг сайн мэдгүй. Тэгэл энэ хүүхдээ одоо цалин мөнгө хэрэгтэй байна. Тэгээд бас тухайн үед бас нэг гайгүй дүнтэй гэрэмэрээ сарын цалин байлантай болгож байгаа шүү. Тэгэл яг хэдийн цаг одоо шууд л ярив. 500 манз байсан уу? Тий. Сарын 500. Сарын 500 тэгээс нэг жилийн урамшуулалт хэд мэдгээд тэрийг нэ сайн мэдэхгүй. Ямар ч нэг тийм байсан баг. Тэгэхдээ бас зөвл ярьсан юм те шууд хоёроос нэгийг л авъя гэж ярьсан юм байна. Түүнээс бол сүгчин бол энийг аваад явуулаа сүгчингийн ирмүүд их сүртэй байхгүй ч те. Энийг аваа явуулаа гэсэн бол тэр хоёр чинь бас яах байхгүй. Тэгэл хоёулыг нь аваа яваа. Гэтэ баажиг аваач явлаа. Тэгээд аваад жагаад мөсөх хоёр сонсч байвал бас яг нэг сүгчингээ зааз сүгчинтэйгээ үлдэж байгаа юм чинь гэж явуулсан юм байна шүү даа иргэд. Бүр 3 гэж ярих гэж байна. 3 гэж гад 2 дээр бохож байгаа байсан гэдэг. Тэгээд тэр чинь нөгөө клубын Мегастарын задралч гэдэг яг ерөнхийдөө үндсэн цөм тамирчид нь үлдсэн л дээ. Тэгээд аваа жаргал мөксаахан мөн ямсөх. Тэр чинь нэг юм олон юм сайн баг тамирчид ингээд нэг доор ингээд байгаад тахаар чинь угаасаа нэг шахалцаад байх боломжгүй л дээ. Тэгээд тэндээс л ингээд юу гэдгийг одоо чинь юу гэх Цэранбаатар даваа жаргал их хамгаалан ямсөх баяр сайхан гээл өндөр товтлогч нар ингээд байгаад энэ чинь 3 л гараад байгаа шүү дээ. Тэг нөгөө нь бас тогломоор байдаг те. Тэгэхээр чинь ялчгүй л нөө нэг сайн багуудын одоо нэг түүхэн замнал угаасаа л тэгж л явна л та түүгээс. Одоо энэ төр эрдэнэ ч хүртэл байсан шүү. Тийм төр эрдэнэ бага байсан тий. Ган үлэг гэл. Тэгэхээр чи нөө нэг ингээд сэлгэн суугаад хахад гарч тогломоор байдаг. Тэгэхээр нөгөө нэг багууд зүгээр ойлгохгүй л төхөө чи нааширч штэ. Чамд ингээд чи наанаа сууж байгаа энэ дээрээ тоглоочтой гэхээр хин л талбай дараагаас тоглохыг бодно л доо. Тэг Мегастасыг хаяад Цэранбаатарт дагаад натур руу явах юм хэр байсан бэ? Яг зүгээр л шүү дээ.
Тэгээ тухайд хүүхд байсан болохоор юм бодоо. Тухайд нэг их юм боддог ч үгүй дээ. Тэгэл Ер нь өөрөө нэг юм одоо ч юм боддог үү те. Аа болчоод аа болсон гэж бодож ирсэн хүн л тэгээд нэг сүртэй хөөрөг. Тэр 19 оны лигээр бас жоохон тиймэрхүү юм анзаарыг татдаг гэсэн юм ингээд. Тойрон тоглолт моголтон дээр хаяа ганцхан гараа те. Тэгээ жоохон ингээл бас нэг муу тоглох үе байгаа ш дандаа сайн тоглохгүй те. Тэнгүүт л ингээл ахнаар шууд ингээл баатрагч тавуулж муурлаа ингээл хэрэлж мөрлөдөг гэсэн юм. Бацраа гаргааштай гээл те. Миний намаа гаргацсан. Баатрагч нөгөө би нөгөө хүүхэд нь бол над яриас илүү сайн тэгээ намаа гаргашдаг. Тэгэл тэнгүүт ингээл ахнараас ганц хоёр ингээл анзаарыг татдаг гэсэн юм. Бацраа гаргал та яа наа хүүхдээ ингээл гаргаад байгаа нэтэр амир ингээл. Тэнгүүт тэгэл тэр нэрийг бас хараад би юм авчлаа. Энэ орцсон юм байна. Тэгээ бас жоо юм авчлаа. Яг тухайд нөгөө баачтаас илүү ээж надтай ярьдаг гэсэн байхгүй. Ээж нь за ах мах нь байхгүй наа ч одоо харж чадах юм байхгүй. Хичээнд бол одоо өөрийнхөө төрсөн дүү шиг аавж яваараа яаж ээж нь анхаарал тавиараа гэдэг гэсэн. Тэгээ би ч тэгэл тийм утгаараач бараг тэгээ аваа авсан болох шүү дээ боддог. Тэгэл би 17 онд яг цагийнх таавах өдөр удирдлагын доор ирээл. Тэгэл 23 он хүртэл яг цагийнхан доор явсан шүү дээ. Тэгсэн тий. 21 онд за тэгээд тэр явсараа 21 онд натур мед ноён гэж клуб дороод 21 онд усны төрлөгч шууд үүссэн тий. Хүмүүс нөө мэдхгүй байгаад байдаг. Бид нар одоо шинэ үүдгийг ингээд би ч гэсэн одоо юусэн мэддэг. Хэдэн жилийн гэрээ хийсэн, хэдэн дөрөв цалин хийсэн гэхээр тэр нууцаа гэдэг тоххой манай бодлого тэр чигт одоо тараас нь зөндөл асууж ирсэн. Одоо тэгээд энэ сайхан үзэгчдийн дээр анхны натур мед ноён багтаа хэдэн дөрөв гэрээ хийсэн. Та хоёулангаас асууж байгаа шүү. Нэрч айгу урт хугацааны гэрээ байсан юм аа. 5 жилийн гэрээ байсан. Сайн дууссан. Тий. Гэхдээ эхлээд богинож ягаад нэг сунсан бах. Дундны сонголоо. Тэгсэн үү? Яалаа одоо өөрөө гэрээг өгөө. Би бол ингэж санаж байна. Одоо эхлээд 2 жил 3 жилийн гэрээ хийгээд тэгээ би ч нөгөөний дундуур 2 жилийн гэрээ хийсэн. Австрали явсан шүү дээ. 20 оноос 22 он хүртэл гэрээ хийгээд тэгээ нэг сонсон байхгүй. Тэгээ тэнгууд яг явдаг жил намайг явахаа өмнөхөн бид нар чинь бөөнөр нэг уулзаад за багаар ихэдөө ингээд цөмийг авч үлдээ гэдэг манай удирдлагууд. Тэгээ энэ тухайд ууган цэрэн хангал их хамглан 3-тай нэг 4-5 жилийн гэрээ хийсэн баг. Тэгээ гол нь тэр гэрээнд тухайд бас арай гайгүй байсан баха. Сар болгон тогтмол цалинтай. Тэгээд нэг жилдээ нэг 25 орчим цай төрөгчлүүд тиймэрхүү. Энэ хоёр чинь миний бодохоо нэг 65 болоод 70 сая төгрөг гэрээ хийжсэн. Жилийн 65. Үгүй биш нийтдээ. 5 жилийн хугацаанд 65. Тэгээд тэр чинь цалин сүүл рүү яасан мэдэхгүй. Одоо энэ гэрээмээрээ шинжилгээтэй явсан. Сарын сая төгрөгийн л юм байна л одоо хуваагд үзгээр те сарын сая төгрөгийн гэрээ 5 жилийн хугацаатай хийжсэн байна. Таны хувьд хэдэн жилийн гэрээ? Би чинь яг 2 жилийн хугацаанд байрны 30% урьдчилгаа гэж хэлсэн. Тэгээ сар яг болгон хад чинь нөгөө натур мэдэн захирлаа учраас сар болгон нэг 2 сая 500 3 сая төгрөгийн цалинтай. Тэгээ завхар ажиллаа явж тэгэл тэр чинь нэг нийтэд өндөө ороод авчиж байгаа байхгүй. За 22 онд Цэрэнбаатар гадагш явсан. Тий. 22-23 оны жил степиарнад болсон Шахтранстай тоглолтог жил авраг авсах тий. Тэр улирлын тоглолтуудад их хамгаалан маш сайн тоглосон. За хангалж бэртэлтэй байсан. Тэр жилийн MVP-г хангал авсан юм. Тэгтээ яг ер нь бол би инх хамгаалан авчих баг чамаг авчих байх гэж бодож ирсэн. Тэн дээр яг одоо чинь би байсан да гэсэн бодол байдгүй. Байгаал да ер нь. Юу гэж бодсон. 3 авраг авсан шүү дээ. 3 авраг авахд нэг удаад MVP авчих байсан бах. Ялангуяа тэр 23 оны жил бол онцгой байсан шүү дээ. 23 онд онцгой байж байгаа. Тэгээ сүүлийн 3 тоглолтод хангал агуу сайн тоглосон шүү дээ. Тэгээ би ерөнхий нэг 60-40 таварыг хангал авчих гэсэн юу байсан. Тэг ямар ч үсэн өдөртлийн тоглолтод одоо нэг семи файнал тэр мэрийг удаад үзэх юм бол ингээд би бүр ингээд 23 оны лиг дээр ингээд дандаа ерөөсөн юм баг юм өсөлттэй тий. Айгуу сайн тоглосон. Яг ингэж явж байгаад финал дээр яг сүүлийн 3 тоглолтод тааж байгаа гэсэн. Тэгээ сүүлийн 3 тоглолтыг чи 2 дээр нь хожигдсон, 1 дээр нь ноцсон шүү. Ерөнхий яг тэр үйлдвэрэл бол 2 тоглолтод л мод тоглосон юм. Тэгээ тэн дээр ер нь жоохон би бол авчих байсан гэж боддог шүү дээ. Тэг ер нь бол байд. Тийм байгаа шүү дээ үгүй. Даазрал бүтээрч тэгээд ээжлэл аваад гал энэ дээр би л авах гэсэн да гэж дотроо төлсөн шүү. Одоо тэр ингээд юу гэдгийг MVP авах юм зорилго бол байгаа. За багийн ахлагч Цэрэнбаатар гэдэг тамирчин натур гээд багаас гараад инх хамгаалан багийн ахлагч болсон шүү дээ. Багийн ахлагч болоод яг ямар үүрэг хариуцлага ингээд оногдож байна. Ерөнхий ингээл цэгийнх багаас ингээл
гараал угаасаа шууд багийн ахлагчвал ингээд албан ёсоор шууд ингээд над дээр ингээд хариулт тулж байгаа байхгүй. Угаасаа өөр хүн байхгүй чи хийгээл чадах уу гэдэг. Одоо бас тэгээ гарцсан. Одоо тэгэл араас нь одоо би л хийхгүй л угаасаа тэгэл болохгүй шүү. Тэгэл зааж чаднаа шүү. Тэгээ багийн ахлагч болсон. Тэгээ болсны дараа болохоор миний бодож ирснээс бүр амар хүн тачиж. Юу. Яг ингээд биш нөгөө урд нь өөр ганцаараа тэгээ өөр дээрээ ингээд фокуслаад өөрөө бэлтгэлээ сайн гээл өөрийгөө ингээл ингээд болчдөг байсан шүү дээ. Тэнгүүл ингээд багийн ахлагч болоод ирэнгүүт ингээд өөрөөсөө гадна ингээд одоо дасгалж уулагч нар тий 10 хэдэн тамирчин ингээд багийн эздүүд ингээд амар олон хүний одоо нэг юу ингээд анхаарал тавих шаардлагатай болчихсон юм л. Амар олон хүнд. Ганцхан өөртөө биш. Тэрийгэ дагаад нөгөө дарамт шахалтнаас амар их болчихсон юм л. Одоо баг ингээд байна тий. Инг хэрэгтэй байна. Ханы хожигдсон бол тэг гал ингээл тий. Ирж байгаа багц болохгүй юм шүү гэрээ. Багц болохгүй байгаа юм шүү. Багч яагаад байгаа гэлээ дарамт шахалт амар их болчихсон юм л. Багийн эзүүдээс гэсэн үг тийм. Тийм багийн эзүүд одоо өдөртөө галан тушаалтнууд тий. Одоо офицер эзэмшигч нар юу гэдэг тэр хүмүүсээс ирж байгаа дарамт шахалт юм бас айгүй хэцүү байт юм л. Би нэг лиг дээр санаж ин яг нэг ойрхон байгаад тус. Тоглохгүй хүмүүс чи би яах юм бэ гэдэг нэг ууралж ирсэн санагдав. Багийн эзэдээ. Тийм үе байна уу? Хамбой яаж хийжсэн гэдэг. Гоё юм одоо ярьсан дээр шүү дээ. Одоо чинь ингээд задарчлаас тий. Их хамгаалалын шагсуур явуулаа амар одоо бас нэг баг руу ингээд явж байгаа шуун байна. Тэгэхээр нөө үндсэн нөө нэг Цэранбаатарын үед байсан багийг хадгалж үлдээгээд ярьжсэн нөө нэг удирдлагуудын төлөвлөгөө одоо ингээд байхгүй болчихлоо. Тэгэхээр баг одоо дахиад шинэ төлөвлөгөө гаргаж байгаа байх л та. Одоо чинь хангал ирээд хангалын гэрээ бас яаж байгаа хангал бас натурдаа тоглохгүй юу гэдэг бас нэг юм яриа хэлцээрийн асуудал явна. Тэгэхээр үндсэн нөө тэр нэг 21 онд төрүүлж исэн 23 онд төрүүлж исэн баг одоо ингээд байхгүй болчихлоо шүү дээ. Энд яг ямар бодолтой байдаг вэ? Та хоёрын хувьд хоёулаа одоо энэ яг багийн уур амьсгалын асуудлууд байсан. Нүг бол багийн менежментийн асуудлууд буруу явагдсан уу? Сүүлийн 2 жил ингээд жоох ингээд нэг багийн эзэн ингээд тоглолт амар их оролцдог болсон байхгүй. Ингээд хар дээрээ суудсан ингээд орлол ингээд тэгэж гэлтэй. Тэр ингээд тамирчин үрдс амар дарамт байгаа шүү дээ. Тэгээ тэрнээс нь болоо битээр совцолох өрөөд юм бодолж ирсэн. Болохгүй юм те. Ингээд энийг бойл амар дарамттай байгаа юм шиг тэрч ирсэн. Би ингээд багийн ингээд асаж бодож муу тоглолоо чи инглээ тэглээ гэх би юм ярихгүй ингээд те. Ингээ хүлээж аваад ингээл отгошоо ингээд идэх хөөх. Тэрэндээ би үнэхээр дэсгээ байгаа би бүр босч ирээ бүр усны сав ийш навч шитээ бүр амар уурлаад тэнцтэй ингээд бас жоохон маргалж ирсэн. Тэгээд одоо миний натур мөдөс гарах одоо ганц шалтгаан нь одоо багийн яа нөр анх байсан одоо нэг уур амьсгал халуун талаа нөр гэр бүлийн юу те ингээд багаар ингээд алдагдсан. Ингээд амар олон тэмцээнд бид бас төрүүлсэн. Тэгээд ирэхээр ингээд бас нэг удирдлага юм хүмүүсийн юмд бас ингээд жоох юм ханах те бага ингээд жоох ингээд одоо орхигдуулах тиймэрхүү юмуд бас анзаарэгдсэн юм л. Эхэндээ бол ингээд амар өсөглөө орж ирж байгаа шүү те. Тэмцээн төрүүлмээр байна те. Амжилт гаргамаар байна гэдэг. Амар өсөглөө орж ирээд ингээд болчих жоох. Тэгээ сүүлд нь амжилтандаа хүрээд ингээд болоод ирэнгүүт л ингээд жоохон дамжтай ингээд одоо юу гэдэг ингээд нэг жоохон анхаарал нь ингээд сулраа те. Ингээд тиймэрхүү юм нас айгүй их анзаарэгдсэн. Тэгээ нэг багийн ахлагч болоод ирлгүүд гэж анзаардаг ч гэж юм. Тий. За тэрийнх юм байх гэсэн. Багийн асуудал бас ганц хоёр гарч ирсэн. Тэр байгаа л да. Тэгээд тэр чинь нөгөө нэг энэ чинь тухайн үед зөвхөн нөгөө тоглогчоо гэж явж байгаа учраас цаана яг юу болж байгаа яаж анаарээс юм. Тухайн манай багч яг өөрөөсөө хүчтэй байгаа учраас тэгээд нийлээд тоглоод сурцсан. Тэнгүүт яг нөгөө хөндлөнгөөс ч юм уу эсвэл багийн удирдлагуудаас оролцох юм бага л та. Ерөөдөө би бол нөгөө өөрөө жоохон хаалт тавьчихдаг байсан. Одоо багийн дотоод асуудал бол бид нэг өөрсдөө удирдаад аваа явчихна. Та хэд манай нөгөө гаднах асуудлууд одоо цалин мөнгөтэй холбоотой тий. Бусад бүх юмнууд ингээд зохицуулаад аваа явчихаа. Тэгээ тухайн үед яг би өөрөө ч нөгөө натур медиа захирал хийдэг байсан бол бүх санхүү мөнгөө өөрөөс хариуцаад тэндээсээ санхүүжилтөд аваа явдаг байсан бол нэг айхтар оролцоо эдэртэн тэтгэдэггүйсэн баг. Тэгээ би гараа авчихгоот яг шууд нөгөө харьцаа тэглэнгүүд арай өөр болоод эхэлж байгаа хэл та. За окей. За энэ яриаг ингээд өндөрлчих тийм ээ. За натур медтай ингээ 3 жилийн авар 2 жилийн авар гавлаа. Ингээд сайхан замналыг өндөрлүүллээ тийм ээ. За яш авахтай гэрээсээ. Хэдэн дөрний гэрээ ч үү? Авахтай юу? Өөр багууд санал тавьбгүй. Тавьсан. За яг хэдэн баг тавь? Одоо жишээ нь SC авахтай 3 баг. нийлээд 3 баг.
Ямар хурдан баг? Яг албан ёсны санал тавьсан нь бол 2 баг. Тэгээ нэг баг нь бол яг ингээд зүгээр ярьж байгаад ингээд байхгүй. Хин бэ хэлээ шүү дээ шүү. Дархан Монгол. Дахин Монголсон. Тий, Дархан Монгол яриад манай холбогч төр манд холбогдоод ингээд тгий гэж ярьж байгаа. Тэгээд замхраад алга болсон. Тэгээд асуу хавкс хоёр албан ёсоор санал тавиад тэгээд хавкс руу. Жилийн гэрээсэн. Тэгээд албан ёсны яг хугацаа нь болохоор 1 жил. Тэгээд цаатлын 2 жил нь болохоор ингээд тоглогч өөрөө сонгох юм. Та ингээд үн наашин дээрээ тохироод ингэх юм бол цаашаа сонгоно гэсэн. Тэгээд цуцалж болно гэсэн үг үү? Цус болох их чамд өөрт нөгөө. Тий. 1 жилийн 100 саяын төгрөгийг гэрээ хийсэн гэсэн шум байсан зүг үү? Зөв. За 100 сая төгрөг бонус яаж байгаа. Надад одоо болохоор ингээд 100 жилийн 100 сая гэхээр надад одоо бол яг одоо ийм мэрэгжлийн түвшинд ингээд болиулт ингээд хөгжиж байгаа үед надад баг санагдаад байгаа байхгүй. Зарим нэг хүмүүс бол 3 өрөө байрны шууд 3 өрнөө байр. За дээр нь ингээд сарын 7 сая дээр яг дээлийг 15 сая яг дээлийг болох 3-4 сарын хугацаанд сарын 15 сая төгрөг авна гэдэг ч юм уу. Тэгээ ингээд 2 жилийн гэрээ хийж байгаа мэж байгаа гэсэн үсэл. Тэгэхээр ингээд тэгэхээр чинийхийг бодохоор бага байгаа даа. Одоо чинь Монголын волейболын ийм топ тоглогч жилийн 100 сая гэхээр би бол чам жилийн 100-аар яваагүй л гэж бодож байгаа. Ер нь бол жилийн 100-аар хийсэн. Бонус. Лигийн хэд Бонус байхгүй. Тэгвэл нэг үлрэлийн 100 гэх. нэг үеийн 100. Хуваагаад авах юм. Тэгэл ингээд 40% нь билнэ. Тэгэл 60% нь үлдсэн. Сар тавгаал цалин гардаг. Би надад бас нэг юм жоохон сул тал гэх юм бас тиймэрхүү юм байга. Би ингээд хүнд За үгүй гэж чаддгүй. Ингээд хүнд өндөр үнэлж чаддгүй. Хүний ингэж шууд тулгаж хэцүү байдалд оруулж чаддгүй. Нэг тийм жоохон сул тал байна. Одоо баач нь 25 26 хүрч байгаа байхгүй. Тэгвэл одоо яг ингээ оргил товтлогчийн хувьд бол ингээд айгүй сайн тоглох хахад нэг 4 жил за 5 жил яг одоогийн төвшөндөө тоглох боломж байгаа байхгүй. Тэгвэл энэ үед л энэ тоглогч хийж байгаа тамирчид мэргэжлийн тамирчдад бол тэр мөнгө төнг өөрийгөө айгүй сайн үнэлээд те мөнгө төргөгтэй болоод санаа зовхон байхгүй шүү дээ. Одоо тэгээ сайхан ярилцаад тэр чин тохиролцох асуудал байхгүй. Тэрнээс бол ингээд хэлчихвэл энэ ах одоо юу бодчих болж гэдэг юм уу. Тиймэрхүү юмрээс бодож болохгүй болмооргүй. За өөртөө ингээд бодож байгаа за нэг тэдгээ хэлчингүүт нөгөө хүн тийм байна гэх тэр үгүй мэдээж чи өөрийгөө тэглэм мэглэн гэхгүй шүү дээ. Тэгвэл бодож байгаа за хан нэг юм л өгөх боломжтой байна гингүүт за тэрэн дээр нь өөрөө жоох нэмдэг ч юм уу те. За тэгвэл ахаа би над юу нь бол ингээд тоглолцоо ч гэдэг юм. Ингээд л гоё ярилцахгүй тэгвэл нөгөө талаас нь шууд за хан нэг тэдгэх чиг гэлэнгүүт бодож байгаа л жоохон бодож байгаа л за цагтчихдаг байхгүй. Би бол санаж дээр анхны гэрэмээр хийж байгаа үед бол за шоу хөөхтүүдээс би ч өөр хажууд нь байжсэн тэгэл за цагал зорч байгаа байхгүй. Тэгтээ чи уусаад тухайн үедээ бол цалинтай тогтсон цалинтай тоглоно гэж авч ийн гэдэг чинь болж байгаа. Тухайн чинь тэр ямар ч цалин байхгүй юм шиг. Тухайн үед чинь сарын сая төгрөгийн цалинтай тамирч бас ховор байсан шүү дээ тий. Зүштэй сарын сая 500 300 мандрын цалин чадвал хүмүүс зөндөө байсан шүү дээ. Эсчаукс Мегастос хоёр яг Эсчаукс сонгоч юу? Нямсхүү Батцууруу сонголтын дээр яагаад Батцуурыг навч. Ерөнхий жоо Алин сайн найз өгөхөр суурил найз юм байл та нэг шихвэ гэдэг. зүгээр үний юм жоохон зөрүүтэй байсан. Тийм үү. Тий. 110-ыг гэсэн бол Мегастос явах уу? Явна. Асуудалгүй. Асуудалгүй. Энд дээр бас нэг юм асуу юм. Түрүүнээс ярих байгаа мартчих. 21 онд үндэсний дээдлийг авраг болчиход 22 онд топ 4-т үлдэж чадаагүй одоо болтгсон шүү дээ. Тэр тэн дээр ер нь жоохон сэтгэл дундуур байдгүй. Тэндээс багийн хөвцөн хоёр тоглогч бүх гэд нэг өдөр дараалдаад хадагшаа явцсан тийм. Тэр лиг одоо бас амар харамсдаг шүү дээ. Тэр жил 21 онд авраг авчаад дараа жилийн тэр 22 онд одоо бусад багуудад легоноор ирсэн ч гэсэн манайх зүр хангалттай авраг авчих байсан байх гэж боддоо шүү дээ. Тэрэн дээр бол амар ихтэй. Ганц нэг легоноор аваад л тийм. Бараг легоноор хэрэггүй байсан байх. Тэс ихний тойрог морос үүд чинь бүр тасархаа нэг ажиллагаа нэг мөр гарч ирсэн байхгүй. Ингээд бос багуудад легоноор нэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чи манайх ингээд легоноргүй ихний тойрог зүр легонортой багууд бүгд ингээд юм машинчижсэн. Тэгж байгаа л 2 дугаар тойрог лээ те. 2 дугаар тойрог ихлээл нэг илүү 2 тоглолт хийсний дараа ингээд багаараа ингээд хурал юм мэн гээл яриа хийгээд ингэжсэн чинь багийн эзэн орж ирэл. За хангалмаар гадагшаа явахрасаа. Тэгэл зүг пал гэж амч юу лээ гэл те. Тэр үчин легоноргүй баг ингээд бас ингээд баг нэг багийнхаа юугаар л ингээд үдсээр бол хожж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр багийн дундаас бас нэг ингээд амар чухал тоглогч чинь те. Ингээ аваа ич гудал тэгэл бас баг амар ийг болж байгаа. Тэгэл хангал явал тэгэл тэр жил баг ингээл амар сарнаал ингээл багцсан шүү дээ.
Тэр яагаад одоо чинь хангалыг яг тэр хүн хүний одоо юу гэдэг бас Монголд бас Монголын бас нэг тамирчин гадагшаа лиг рүү явж байгаа гэд багийн өдрөлүүд нь тэр бол ойлгох шээ. Та нар ард нь үлдэж байгаа хүмүүс шууд тэр лиг ингээд бай болгох чинь. Яаж хангалын оронд өөр лигоноор авчир гэсэн юм байгаагүй. Тэр би болохоор ингэж боддیں۔ Хангалыг ингээд дуусаа явахын тодорхой болцсон байсан бол эртнээс ингээд багаараа ингээд ярилцаа тий шийдвэрийн гаргалцаад тэгээ орныхон лигоноор тоглож мөглөгчийг олоод тий тиймэрхүү арга хэмжээ бас авч болох байсан баг. Тэгтээ юус тэгээгүй байхгүй. Ямар ч лигоноор байхгүй. Гинт хангал явахаар болвол ингээд цаанаасаа зүгээр тэржлийн лиг ингээд шууд ингээд хайж байгаа юм шиг тэг санагдчихсэн. Тэгээд яг хангал яв араас нь цэги бас тий Австрали улсын зэрэг. Тэгээ би бол тоглолтоо дуусгаад л явсан шүү. Яг тэгсэн тий тоглолтоо дуусгаад явчихсан. Нийслэг хойшлуулж байгаа явсан санагдаад байна тий. Тэгээд бид хангал яваад басны сүйд нэг 3-4 тоглолт дийлгэсээ тий. Тийм. Хавгараа. Бид чинь дөрөвдөө үлдэх гээд үдчихэж байгаа шүү дээ. Тэгээ би тэр үед амар муухай хатсан шалаанд орчиж байгаа. Хэрвээ дөрөв үлдчихвэл болчих. Би чинь нөгөө нэг явах хичээл мичээл тэр мэдэж авах хэцүү болчихгоо. Тэгээ тухайн үед чинь яг 2 дугаар төргийн эхний 1 2 3 тоглолт болол байжсэн чинь хангал гаднаас Тайландаас энэ санд ирсэн гээл. Тэгээ надад уулзсан. Тэгээд яах вэ? Одоо энэ хүүхдээ нөгөө ирээдүйг нь бодсон сэтгэл явуулсан дээр үү яах вэ? Одоо ингээд хэвлэл энэ чигээр явах юм бол бас пенальти хаах боломжтой байна. Яах вэ хүү гэл. Тэгээд тухайд би аюу нэлээ их дургуутчихсэн. Тэгээд бид чинь би аз одоо ингээд Австрали руу явах гээд ингээд зорж байгаа. Тэгээд явхаа бас нэг амжилт үзүүлэх явчмаар ингээд. Тэгэл хангалч нь өөрөө нөгөө анх удаа ингээд гадагшаа над ингээд нээлттэй бол дараа нь ингээд энэ гадагшаа тоглох юм маань нээлттэй болох бах. Тэгээ би бол явчмаар байна гэл өөрөө тэгээд авч. Тэгэл ерөөдөө өдөрлөөж гисэн заазаад энэ өдөө явуулч дөө. Тэгээд өөрсдөө үзэж байгаа ганц нэг лигоноор мөнөр авчиг гэл. Хайгаа тухай жилийн өдөрлөөд эхэлсэн олигтой лигонорж олдохгүй тухай бас нэг айхтар ийм агент магадч бас байгаагүй. Байсан л бах тухай бид нар харьцдаггүйс чи. Тэгээ лигоноор тайж байгаа л сүүл рүүгээ 2 3 дараа тоглож хажигтай 2 дугаар төрөгч нь бас нэг өдөр чинь дундуур гараад дайцтай хөллөгөөнөр үүсч хөдөлөө гэл. Тэгэл шийдэл 3 дахь төрөг бид нар нэг 3 4 хожид авсан бол гарчих гэсэн тий. Гарч галсан баггүй. Бид чинь дундуур 2 хожидчтэй. Дахиад нэг хожидсан бол шууд бид 4 төлтөж байгаа юм чинь. Тэгэл за одоо амар мата тэгэл үлдөөл тэгэл билетээ хойшлуулаад үлдээгэл. Үдсээр байгаа л тэгэл асуулаад болчихж байгаа юм чинь. Тэгэл тэр жил ингээл хангал явбал бас миний ачаал амар нэмэгдчихсэн. Тэгэл 22 оны яг нэг сүүлийн хэдэн тоглолт үлдээл. Тэш баач. Би бүр ингээд урд ард гүнүүдээ л. Мөрөө бүр энэс тийш ингээд өрөж чадах байсан. Би гар тийш явах байсан. Мөрөө тэгж өвдөлтөл үзсэн баг. Үлдэх гээд үдээд шүү дээ. Үлдэх гээд үзээрээ. Урд орохоор 4-өөс гусаал, ард орохоор 2-аараас гусаал. Тэгээ би чинь заримдаа холбоол, заримдаа товтлоо тэгэл сайн зэн. Тэгээ холбоо бол ерөөсөө баас үрээ хааж ирсэн зүйл нүдээр шийдэж байгаа. Хангал томддгоо. Хайд явсанд нь. Тэ тухайн үед бас гомдчихсон тий. Хангал таяр одоо хувийн асуудал бол найз нөхдөд асуудал гайгүй. Би тэр сүүл сонссон энэ баг асуудал одоо энэ задрах байгаа нөхцөл энэ хамгаалан амар Наранбаяр 3-ийн ойлголцлын асуудлаас болж 90 жоохон төр дар гисэн сураг дуулцсан яг зөв энэ зүг тамхины цэг мэдээлэл шүү. Тэгтээ үнж биш баг дуулаад шүү. Амар гэж бас нэг альфа гарч ирж байгаа шүү дээ чинь тий. Тэгээд би болох нь өмнө тоглож байхдаа томоохыг ямар тоглож байгааг мэдчихэж байгаа шүү дээ. За нэг тиймэрхүү анзааны хаяндаа гэх тий. Тэр нэг тиймэрхүү үзчихин дээ гэд нэг энэ дотор юм нэг зураг гаргацсан байгаа шүү дээ. Тэгээд томоохыг авъя гэд. Тэгээд аваад сая хамтраа тоглосон. Тэгээд тоглосон чинь яг өмнө тоглож ирснаас юм арай миний төсөөлжснаас юм арай өөр болсон байсан. Одоо баг солиод ирсэн тий. Миний төсөөлж ирсэн урдны цуг тоглож ирсэн ах арай биш болцсон байсан. Тэгээд над итгэх юм бас амар багассан байсан. Тэгэл яг төвчл муудалцсан юм уу та сайн тал. Амар болохоор амар яагаад гэснийг би сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь миний сүүлийн 1 жил анзаарснаар бол амар зүгээр юм нэг хурдан гэрээ дуусаасаа юм явах юмсан гэсэн. Яг нэг тиймэрхүү юм жоох ингээ анзаарагдаад идэгсэн надад. Одоо нэг багш нь тийм нэг баг хитахан Монголын баг байгуулсан амрыг бас нодлон санал тавьсан байхгүй аавь гээд. Тэгэхдээ манай клуб өгөөгүй. Тэгээд тэрэн дээр амар жоох ингэж бас юм бодчих ингэ тийм болов уу гэж би дотроо боддیں۔ Тэгээ үүсэж магадгүй л те. Яг миний өнцгөөс болохоор нөгөө нэг багшд нь өгөөгүй те. Гэрээ юмтай тэр чин дуусаагүй гэдэг ингээд хориглоод ингээд аваа үлдсэн болохоор
Сэтгэл нь бол тэнд багш дээр очиод шинэ баг дээр найзууднаас тэнд байсан шүү дээ. Тэр хэд дээр очицсан яваад байдаг тий. Би энэ болохоор натур дээр үлдсэн ингэ байгаад байдаг. Тийм жоохон тиймэрхүү юм бас жоохон анзаарчихсан. Бас нэг юм ярьсан. Сүүл би амраас сонсон. Тэгээд сайн нэг хобби кап болсон шүү дээ. Тэгэхээр таяр гэрээ дуусаг байсан тий. Тэгээд багийн мэдүүлэлт багтаагүй байж байгаад Чагусаас тоглолцсон. Амар болохоор тэмцээнд орохгүй гэж бодож явж байсан чинь гинт тоглолт болохоос 2-3 хоног мэдүүлэлт орсон шүү. Тоглоно шүү гэдэг хэлсэн гэж багийн менежер тэгсэн. Тэр үн юм. Үн. Тэг бүр чамаагаа тэгээд шууд Хагусаар тоглох гэсэн юм. Зүгээр нэг осны зүгээр амар өтөөг зүгээр ингэж хийгээ хийх. Баг нь өөрөө мэдүүлэлтэд багтаагүй гэсэн. Орон шүү гэж хэлээг өдөр групп чатны дотор байгаагүй гэсэн. Ганц хоёр дүүний мөнөөс ингэ сонссон чинь ингэ амар өтөөс тусдаа групп чатнаа гэсэн. Тэр групп чатнд нэг юм болоос ороогүй. Яг тэрээс Чагусаар тоглоно гэдгээ хэлсэн ингээд үгүй хэлээгүй би бүр сүүл гарсан шийдвэр байхгүй юу. Би ингээд тэд хобби кап тоглоно гэдэг тэмцээн өнчихгүй басна цагаан сараас хойш ингээд лигээс бол тэмцээн байхгүй тий. Хобби кап болж байгаа бас нэг тоглолцмоор шүү дээ. Талбайд гарчмаар шүү дээ. Тоглондоо гэж ухааны бодоод бэлтгэл дээр очиод яваал л. Тэгсэн ингээл нэг уур амьсгал юм бас нэг амар юм сонио юм. Надаас нэг юм нуугаад байгаа шүү. Уул багийн алгашин байгаад байдаг. Уул багийн алгашин байгаад байдаг тий. Тэг яасан юу болоо яадаг гэхээр ингээд яач зүгээр гэдэг ингээд идэг. Эсвэл цаагаар яалч гэдэг юм нуугаад байгаа нэг амар мэдрэгдээд сухраа сонин байгаас. Тэгээ сонж явах та тэгээд сүүлд нь ингээд сонссон чи ингээд тусдаа групп нээсэн байсан гэж байгаа юм. Ингээд амар өтөр зүгээр ингээд хийдэг нүүр тулаа хэлж хэвчээ таахгүй тий. За ингээд клубын зүгээс тий энэ дуудаад та хоёрын тэмцээн ингээд өнжүүлж байна. Тэгээ залуу хүмүүсийг тоглуулах гэж байна гэвэл окей тоглоно гэхгүй шүү дээ тий. Окей. Түүнийг тоглох тий. Ингэж бас болно шүү. Тэгэхгүй ингээд хойгуур ингээд групп чатнаас тусдаа групп чат бат нээсэн. Бэлтгэл дээр очихоор бэлтгэл над зүгээр дотор бол зүгээр яа зүгээр зайлцлээ. Зүгээр яа тийм амар тийм урам хугарсан гэх юм уу тийм амар драма авсан биднээс. Дээс Чагустай тохиролцсон. Хобби кап тоглоё гэдэг. Тэгэл баг маг бас нөгчсөн юм аа ингээд өгч мөгөө жоохон тутан утгсан юм байсан. Тэгэл тэрэн дээрээ ингээл зөв би бойлоо. Тэгээ одоо надад энэ багт ингээд байгаад шаардлага алга. Зүгээр ингээд миний гэрээ дууссан байсан юм уу? Дуусаагүй. Тэгээ зүгээр одоо энэ багт тоолох би нэг шаардлага алгаа өсөхгүй байна. Зүгээр ингэ цуслаад өгчих гээл. Тэгээ би энэ авах байгаа юм а би авахаа бойлоо. Зүгээр нэг гэрээ цуслаа зүгээр ингэ хоёр тийш эвтэйхэн болчихё тий. Одоо ингээл маргалдаал гэрээ юм а барай шүүх хүмүүх гэл ингээд яваад үз онцгүй шүү дээ. Олон жил цуг тоглолцсон тий. Нэг тогоонд байсан хүмүүс ч тэгэл эвтэйхэн салчихё гэл тэгэл хоёр тийш болсон. Тоглолцоо салсан. Тэр нь бол цалин өгөөгүй гэх юм уу? Ерөнхий миний хувьд бол амар ингээд жоохон шок аваад байсан. Одоо юу гэх юм бэ? Харамсалтай. Одоо нэг авах гэсэн юм аач авч чадаагүй. Тэгээ дээр нь багийнхан тим цан гаргаад ингэхэр чинь бүр ингээд бүр. Тэгээ ямар тасаарсан тодорхой шүү дээ. За цэцэл. Тэгэл энэ багт угаасаа ямарч байх шаардлага байхгүй юм байна. Тэгэл шууд багаас болох шийдвэр. Тэгэхээр энэ бол одоо хоёр жишээ болоход эвтэйгээс гараа бариалсан юм байна тийм ээ. Гэдэг зэрэг сахах. Натурын хувьд залуучуудыг гаргаж ирээд аюу хүүхдтэй болсон байл шүү дээ залуучуудтай. Тэгээд хүүхдүүдэд шинжилээ залуу бүрэлдэхүүнээр жоох үзье гэ тэгээд жоох тэм зоржиж магадгүй. Тэгээд тийм учраас бас амрын гэрийг сонгохгүйгээр тэгсэн баг. Тусгач шиг боллоо шүү дээ. Бааж ярьж байгаа чинь зүгээр нэг хоорондын ойлголцтой асуудал болохоос тэр чинь бол нийт дээр бол тийм биш шүү дээ. Тэгээд энэ натур чинь бас 4-5 жил одоо ингээд 6 жилийн доктортой үйл ажиллагаа явуулж байна. Айгуу сайн одоо миний ингээ харж байгаа өнцөг бол натурын тэр арай албаны тэр нэг маркетинг тархацаг шивд гэдэг юм уу те ер нь бол ингээд бусад багуудыг бодвол ингээд айгуу сайн ажилдаг гэж дотор боддог байхгүй. Яг тэгээд дотор тэр хоорондоо ойлголцохгүй байгаа тамирчтай хооронд багийн эзний багийн менежерүүдийн хооронд ойлголцохгүй асуудал бол тэр тухайн үед дотроо явж байгаа байх. Тэгээ яг тэр тухайн тамирчинтай л тэрнээс багаараа бол тэгж юм гэж байгаа юм байхгүй. Яг энэ чинь нэг юм ойлголцохгүй асуудал энэ баг болгоно л байгаа л тий. Тэгээ бүгд л байгаа шүү дээ асуудал. Бас л дандаа хүний харилцааны асуудал учраас. Чи ер нь бол чинь 1-2 үнийн асуудал биш шүү дээ. Чи 20 хэдэн үн дотор янз бүрийн уур амьсгалтай харилцаатай хүмүүс байгаа. Багийн чухал хүмүүс ч чухал хүмүүстэйгээ яаж харьцахгүй бас ахуулалт зөндөл байгаа шүү дээ. Би ч та 3-4 баг тоглолтоо зөндөл асуудал гарч ирдэг. Тухайн үед нь тэгэл зохицуулалт өгсөн юм чи. За одоо би нэг баажид бас нэг гадагшаа тоглох боломж гарч ирсэн байхгүй чинь тэдрийг.
Мэдгүй шүү дээ надад одоо би ч хамт амьдардаг гэсэн мэд мэдгүй шүү дээ. Хангалд юу яваад Тайланд явдаг жил байхгүй. Тэгээ би нөгөө нэг Австрали руу яваад манай ихчийн охин нь болохоор Австралид сурдаг. Тэгээд тохоо үед нөгөө нэг агент гэж нэг юмнууд гарч ирэнгүүт би дүүгээ агент болгоцсон байхгүй. Болилийн. Тэгээд бааж энтрийн хайлайтууд нь бэлдээд тэг ингээд хүмүүс рүү ингээд явуулдаг байсан. Тэгсэн чинь бааж код хэлв. Код хэлв ямар ч арабын нэг улсаас Оман лөө тоглох санал ирдэг байхгүй. Тэгсэн чинь бааж яах юм бэ гэж байна. Яаж байгаа гэсэн чинь мөр зүр бэтэлтэй. Миний хувьд ба штэ тэрэ. Тэр тийм боломж гарч ирсэн бол энэ мөр ингээд унчихгүй бол бэтэлтэй байсан ч хамаагүй явна. Очоо сайхан ингээд юм үзэл нэг юм чинь хистори үүсчихэж штэ тэ тэнгуүт энэ чинь Омол яваад ирсэн бас нэг яваад гадагшаа үзсэн юм байна ингээд дараа нь юм үлдэх байхгүй. Тэнгуүт мөрөндөө юм зү яг тухайд өвдцөл байх. Гэтэ өвдөжсэн ч хамаахгүй тийш тухайд явцсан бол одоо бааж яг энэ суур одоо энэ хангалт шиг хайд 2 3 улс тоглоод үзсэн. Тэгээд тэр чинь явахынхаа хэл усан сайжир чинь те арай өөр болчих واخхой. Манган 50 зам юм байна. Тэнгүүд тойш дуцч тэн дээр бэртэлтэй юм чи яаж хүн амтан дээр очиж тоглохгүй шүү дээ. Одоо чи ингэ бод одоо манад дээр нодрын ирсэн 2 3 тамирчны нэг нь жишээлбэл ингээд баг тоглох хориглох гэсэн заалтад ирж байгаа байхгүй. Тэрийг тас нуугаад ирээл бэлтгэл хийж байгаа л энэ болохгүй байна гэдээ ирээд бэртсэн юм шиг болгоод имчилгээл гэж авчиж байгаа байхгүй. Суурийг ч юм уу хангалагч ч юм уу те баяр сайхан энэ харахаар нөө ингээд сошиалд ингээд яваад ирэнгүүт ингээд Монгол бас өөрөө сурталчилагдаад Монголын волиул өөрөө бас ингээд Аз руу гис ингээд эдгээр чинь бас байдсан байна. Монголд бас ийм тамирчид байдсан байна гэж хараад Монголоос ус хүмүүс телефоноор авахыг ингээд сонирхож эхлэх гээд байгаа байхгүй. Тэгээ тэр мэн дээр бас дахиад ингээд явсан бол одоо чинь ингээд баяр сайхан байна. Ээдээ байна. Магадгүй одоо араас нь уран баяр ч юм уу ингээд эмэгтэй тамирчидтэй гэл ингээд явах ч байсан. Тэр бас жоохон талд нуусан байш хөөх шүү. Тэгс надад бүр хоёр усаас санал ирчихсэн. Тэр Омонтой яриад дууссны ардаас Сауди Арабиас бас ирчихсэн. Тэгэл хоёул ингээд кастл. Хоо чинь яг нөгөө бач чи яг нөгөө 21 оны авраг болцсон шилдэг болцсон. Тэгээ оройр он чинь тэр натур хангалын явж жилж газаараа явсан үцээрээ гал тэгэл тэр чинь хайлайтууд нь бэлдэнгүүд хүмүүс заа тэгээ аваа барил гэдэг ч авч. Тэгээ тэр чинь бас цалин малин чинь сарын 3500 $4000 болрын цалинтай. Тийм санагдаж байна шүү дээ. 5 6. Одоо гэтээ нэг амар юм хөшсөн сэтгэхүй байхгүй шүү дээ. Одоо тэгээд одоо санал мал ирэх юм бол уухантаас хаяал явах нь шүү дээ чи одоо. Тийм боломжууд одоо нөлөөлөл гарах л байлгүй дээ. Одоо ингээд суур дээр би жишээлбэл ингээд харж байгаа байхгүй. Маа суур чинь ер нь бол өмнө ингээд бүдүүн баараг те хүнтэй нэг төс тасаг ярьж байгаа өнцөг нь жоохон ийм буруу байсан шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд сүүлд ингээд чат матер битээр бичээд ярьж марингууд амар юм хүндэлтэй байдаг болсон байгаа байхгүй. Тэр нь ингээд гадагшаа яваад хүмүүстэй ингээд харьц чанцаараа тэгээд ярьж марж байгаа юм айгу зөв илэрхийлдэг болсон. Ямар үед яах хийхээ боддог болсон ингээд гадагшаа гараад ингээд яваад байх тусмаа хүнийх нь хувьд хувийн талаас хүртэл тэр нь өөрчлөгдөд болчих жоох. Тэгээд тоглолтын арга барил өөр болсон. Ямар байрал би яаж тоглодог гэдэг эдгээр мэддэг болсон. Яа тэр нь ч одоо эдгээр мэддэг болсон даа олон. Явах тусмаа эдгээр чинь ингээд туршлагажаад ингээд харах өнцгүүд нөрлөө өөрчлөгдөд байгаа байхгүй. Миний найзаас Австрали явж ирчихэд бас харах өнцгөө өөрчлөгдөж ирсэн шүү. Би нэг жоохон гадагшаа явдаг юм уу? Харах өнцгөө өөрчлөгдөж. Би чинь тэнэс хойш нэг явж ирчихэд ахаад нэг Сингапурд нэг сар шахав. Тэр мөрч тэгэл арай өөр харагдаж байгаа байхгүй. Яг өөр нь өдрөө бол Австралиас ч бас яаж ч өөр зэг ирсэн шүү дээ. Тийм шал өөр зэг ирсэн шүү. Чин одоо ярьж болохгүй юм. Австрали амар дарангуулагч юм шүү дээ. Жавхах дэлчээ. Юу ингээл нэг Орсон чинь би нэг насан туршидын авраг одоо ярьж штэ анх натур мэд баг бүс үүсэн байгууллагад Эквадор улс юм. Тэгээд Эквадорын нөгөө цаатад нэг өрөө өгдөг байхгүй. Тэгээд өрөөнд орсон чинь натур юм хаа шиг амтан сууж. Тэг яг Австрали явж ирсэн сууж ёстой юм төлөв даруу ингийн те бас нэг жоох нас ахиж ирсэн бас жоохон бас төлөвшөд ирсэн гэдэг байна. Австрал чинь 1 жил болсон юм чинь. Австрал чинь би яг энэс багийн ахлагч тэгээд шгшээ өгд тэр чинь тухайн жил тоглолцоод тэгээд натурын захирлын доороо 100 ажилтнтай заяа. Тэгээд тэр ажлаа өгчөөд тэгээ багийн ахлагчийн ажлыг өгчөөд тэгээ болиолоо төр тоглохоо болигээд шийдээд
шгшээгаа болоод ингээ явж байгаа байхгүй. Тэгээд энд байх чинь бүхэн л аваа хөндлөж байгаа шүү дээ. Тэгээ очиод яг 14 хоногийн дараа би ингээд өглөө 4 цаг 30 минут өглөөний цай тэгсэн чинь метрон дотор ингээд суудсан. Нэг талдаа кофе өрсөн, нэг талдаа ингээд сэндвич өрсөн сууж байгаа байхгүй. Тэгээд дотроо ингээд бодоод би чи юу хийж байгаа вэ? Өмнө яг юу хэлээ ингээд бодсон чинь захирал багийн ахлах шгшээг тоглодог ингээд дээдлийг баг тоглодог байсан байгаа байхгүй. Тэгээ үн чи яг 3-4 сар ингээд шок нэрт юм лээ. Яарал. За би ч нэрээ шал дэмээ юм хийгээд ирчлээ те. Тэгэл дотроо. Тэгэл 3-4 сар болоо дасаал би ер нь энд хинч биш. Зүгээр л ийм хүн те. Тэгэл бүх хүнтэй найрсаг ийдэг харьцахгүй бол тэн дөрөөсөө би амьдрах болно. Тэгтээ бол ийм урт хугацаанд болж байгаа хэцүү. Тэгэл хүн болгонтэй ийдэг байх хэрэгтэй. Ажлаа сайн хийгээд мөнгө олохын тулд хүнийг аягүй хүндэлдэг байх хэрэгтэй ахуулаад аягүй хэм сурж байгаа. Тэгээ би Австрал яваад бол нэстэ бүр аягүй хэм сураад аягүй хэм өөрчлөгдсөн гэж дотор боддоо шнэ. Гадаад явъя. Гадаад яваад ингээд хүмүүс ингээд явмаар санагдаад байдсан шнэ. Тэгтээ яваад бол яг тийм удахал хэрэггүй юм бэл ер нь. Яваад үз. Тэгтээ үзээд сайн мууг нь мэдээж аваад ирэх юм бол тэр чинь аягүй хүн хэрэгтэй болж байгаа. Тэгээ намайг ирүүлсэн шалтгаан чинь чохоохс байгаа байхгүй. Тийм тий. Цоогч дэдээсээр за энэ жилдүүлээ үзчихье. Бага яах. Яг тухайч тэгж ярьж байсан аахгүй. Аханд өдрөл унаатай ярьж байсан. Тэгэл аханд хөрөө дээрээ бага энэ жил нэгээр үзчихье. Хангал энэ жил сургуулаа төгснө. Гадагшаад очих явахгүй. Тэр бага хэдүүл яах вэ? Гол тамирчтай яах вэ? Томоо бааж энэ төр байгаа. Эдрийг яах вэ? Их үг. Бид тэр чинь тэндээс шууд бага босгож байгаа юм захиал. Тэгэл амраг авсан дээ. Тэгэл амраг ямарч аваадах гэл амраг тэндээс ярьж байгаа ахуулаад амрагтай чи 3 жилийн гэрээ гээл. За би ямарч очих юм бол тэднэрийн цалин аавна. Тэгээд ямарч би лиг аврал аавна. Тэгээ би буцна гэсэн зорилготой очсон. Яг манай бага охин бас төр тарсан л да тохой. Тэгэл аль нь давхцаал. Тэгэл ирээл лиг аврах болсон да. За тэгэд амрыг аваад натур мэд толон гэдэг баг уу тий. Одоо хүмүүсийн дэдэлт ороод тэр жилийн лиг ер нь өмнөх жилүүдийн лиг өөр болсон. Одоо EV-тэй хамгийн хамтарч ажилласан Степернет одоо хаалтанд болж ирсэн сүлийн тоглолтууд болж ирсэн лиг шүү дээ. Тэгэхээр тэр багийн талаар тэр яг 23-аас 24 оны лиг тий. 23-24 оны лиг чинь яг энэ болиолчдын төвшингөөс гадна болиолчдын цалин мөнгөтэй холбоотой асуудал ингээд бүр даблдаад иргэцсэн байхгүй. Бүр 360 градус иргэцсэн гэж би бодоод. Зохион байгуулалтын хувьд цалин мөнгө авж байгаа тамирчдын цалин мөнгөний хувьд Монголд ирж байгаа легионеруудын хувьд тэгээ тэмцээн лиг эмцний дээд лиг яаж зохион байгуулдаг ийм систем нөртөл аягүй гоё болцсон. Зохион байгуулалт нөртөл аягүй гоё болцсон. Жил واخхой тэр чинь. Тэгэл хоёр баг болгон хоёр легионертай байдаг болцсон. Тэгээд хин лаг мундаг легионер авчирсан л ер нь финал гарчдаг тийм одоо болчиход шүү дээ. Тэгээд тухайн үед чинь бол манай багийн хувьд бас гайгүй байсан. Тухайн үед чинь би ер нь нэмэгдэж ирээд бааж хийж байгаа амар нэмэгдээд ирсэн. Тэгээд хангал томоо гэдэг яг үндсэн нөгөө бид бүрэлдэхүүн ууган цэр ингээд тамирчдээсэн. Тэгэл дээр нэмэх нөгөө нэг вүүг авчирж байгаа юм. Иранаас комолиг авчираад тэгэл ингээд манай багийн яг үндсэн цөм босоод төрчихөж байгаа юм. Тэгээ бид чинь ер нь бол тойргийн тоглолтын дээр нь асуудалгүй тоглосоор финал гарсан шүү дээ. Тэгэл зөрдөг тоглолтын дээр бас асуудалгүйс очоод финалд гараад финалийн эхний хоёр тоглолтыг хожоол тэгэл дараа л хоёр чигч байгаа юм чинь. Тэгэл тэр дунд чинь тэгэл эдрийн мэдхгүй зөндөө юм байгаа. За одоо тэгтээ бас ярьж болох юм байна, ярьж болохгүй ч юм байгаа. Тэгэл тэр чинь ингэж байгаа юм биш үү гэл надруу шиг ингээл багчмлахгүй байна гэл яг нөгөө болдог болохгүй юм. Тэгээ болохгүй нэг ханчаад байгаа юм биш үү гэл тэгээ мэдхгүй. За яа нэг ах нарын нөгөө найз нөхдүүдээс ахуулаад нэг юм чат мат бичээл заахын дээрээс багч нь та нэг ил нэг унжаар үзээд байна гэл тэгээ болохгүй юм биш үү. Одоо ингэчмээр юм биш үү. Ингээл лам бөөндчмөр юм биш үү. Ламтчмаар биш үү гэл тэгээ. Тэгэл энэ тэр чинь ингэж байгаа юм биш үү гэл нэг хүндрүүд бүр чичилж ингээд орж ирж мэрээ лээ. Тэгэл тэр болгон чинь ингээд хаалт хийгээл явж байгаа юм чинь. Тэгэл 2-2 болоод тамирагч ярьж байгаа байхгүй. Тамирагч ирээд юугийн өөрчлөлт юу хийсэн гингүүт та нар одоо маргааш яг ингээд өмнөхөрөө тоглоод хожигдох юм уу?
яг өмнөх ингээ байдлаараа тоглоод та тожигдол дууссан шүү дээ. Тэгэл багшаа бид яг яах вэ гэж асууж байгаа байхгүй гэсэн чинь мэдэхгүй шүү дээ. Та өөрсдөө шийд. Тэгэл бид бэлтгэл яг дуусаал байжсэн чинь энэ нэг за бидлээ нэг амар ярилцъя гэж би яг энэ талбай энэ гол зах дээр ингээд бөөнөр ингээд яг ингээд тойрж ингээд шивтэж байгаа л яах вэ гэдэл ямар байдлаар үзэх вэ гэл. Тэгэл жоохон өөр үзмээр эдгээр чинь тусдаа өөр юм ярьж байгаа шүү. Тэгэл би нөгөө тасгалжуулагчаа сууж байгаа л манай чинь лигийн туршид нэг байраар тоглож байгаад тэр хожигдох хамгийн сүүлийн байр тоглолт хүртлээр нэг байраар тоглож байгаа. Ерөөс байр өөрчлөгдөв баг. Тэгэд хамгийн сүүл бид нар ярьж байгаа л за хангал бааж хэрэг цуг явал. Энэ чинь урдаа гарангуут нэг нь урд гарангуут нэг нь ард гараад ингээ ээжлэл оноогоо аваад явдаг гэсэн шүү дээ. Тэгэхгүйгээр нэг талдаа бүр илүү дарамтлаа. Нэг талдаа яаж иж байгаад коммуниттэй нийлж байгаа би чамайг нийлж байгаад тэр нэг 3 байрал дээр нэг 2 оноо шалгаамаг аваад ингээ эргээд. Яг тэр 3 байрал дээр илүүг авъя. Тэрэн дээр яг суурийг бид нар зогсооё гэл. Тэгэл 5 тоглолтын дээр эхлэнгүүт урт хангал бааж амар 3. Тэнгүүт амар гарангуут вүү ороод ирдэг. Тэгээ энэ хоёр байжлаа авч. Тэгээ тэр болгон дээр чинь нөгөө хин дээр суур дээр ингээ хоёр хангал гэдэг чинь хаалтах үед амар байлаа шүү дээ. Тэгэл суурыг чинь нам зогсоож байгаа юм чинь. Яг гоо суур оноогоо аваад явж байгаа үед явах үедээ явна. Гэхдээ хин үед нэр чинь дээрлэх явж. Тэгэл суурыг хаалтан нэг талаар гараад ирэнгүүт нь бааж нэг талаас нь тавтлаа ингээл айгүй хэцүү байл оруулаад тэгэл тэр тоглолтод маш 3-0 тчих юм чинь. 3-0 тий. Магч хожидтой хоёр тоглолтод юу саагагүй тий. Тэнийг ч юу сааждаг шүү дээ. Хаалт дээрээс болохгүй байгаа юм чинь. Тэгэл ерөөсө тоглолтын өмнө сүүлийн тоглолтын өмнөх өдөр сүүлийн 5 тоглолтын өдрөө хүртэл өглөө нь бид нар хаалт нэмэлт хэлсэн шүү дээ. Өглөөр тусгаад 2-3 цаг хүрсэн. Үхэл хаалт хийж байгаа шүү дээ. Орой тоглолттой гэж. Тэгээд хаалт хийж байгаа л очивол тэгээд 5 тоглолт төрөс хаасраа дуусаа. Тамираа шиний талгаад би шиний сүүлд нэг ярьжсэн дээ. Яг гэл яг тэр үг орсон гэл. Шойд чадах юм. Юу шиг нэ? Яг ингэ бэлтгэл хийж тавьж наваа ганцаар ингэ дуудаад. Чи ингэ тоглоо. Чи сая ингэ 2 тоглолт ингэ айгу ингэ унаад ингэчлээ. Чи тоглохгүй бол багчаадаа ингэ хожигдлаа. Яг тийм би багш би мэдж байгаа гэдгсэн чинь. Одоо тийм маргааш хожиж чадах юм. Шууд болгож байгаа шүү дээ. Тэгэл аз чаднаа шүү. Тэгэл тэгвэл ингэ за хожихгүй болохоо очлаа гэж юм авчихсан шүү. За ингэ хүн тожид гэлчлээ тий. Очихгүй л болохгүй гэл. Тэгээ өстөр чи ингэ намайг ингэ бас ингэ хурцлаа иччих واخхой тий. Яг ч натур гэд багийн амжилт бол ер нь бол Тамираа багшаас эхлэлтэй. Улбаатай энэ ч одоо ноён гэдэг багийн л үргэлжлэл яваад байгаа гэж таарж байгаа шүү дээ тийм ээ. Тэр ноён чинь бас нөгөө Тамираа шин бэлжээс хөвгтүүлээ орж ирсэн шүү дээ. Анхны жоо хөвгтүүд. Тэр 47 суул хангалуун үеийнхэн яг тэр зэгтэл лагч Тамираа багшийн ноён гэл бэлжсэн баг орж иж ирсэн. За ингээд эдийн асуудлууд юм. Одоо нэг бас нэг юм асууч. Одоо бид нар бас нэг орон нутгийн тэмцээн манай Монголын волейболч одоо орон нутагт ч огт тоглодог бол орон нутагч бас тэмцээний нээлт аюул сайхан хийдэг бол за хавдыг арангаад тусна тэмцээн гэл дээ. Халтуурны хүн хашигд. Хааганы хүн юм хийдэг орон нутгийн хааганы хүн тэгээд хүнд тааруулаад явж гинөө ер нь яаж юм. Ер нь бас жоохон ньянсыг тааруулнаа. Тий. Бас нэг таньдаг дотны хүн байвал бас нэг жоохон болох шүү дээ. Ер нь бол яг хэд гэж хэлдэг анх. Яг ер нь бол тэгэл 5 авцсанаас л ахалдаг шүү дээ. 5 гэж хэлэл тэндээс нь яриул ярина тий. Тэгэл яриул ярина. Ховлыг 10 сая явсан үнэ. Ховлыг 10 сая. Бүгд мэдсэн байдаг тий. Тэгснээр асуугаад байдаг тий. 10 сая тоглож байгаа юм уу? Яг ч нөө улирлын тоглолтууд чинь болсаар гарan тоглолцсон шүү дээ. Улирлын тоглолт тоглоод тэр чинь тэгээд үргэлжлэл тоглож байгаа шүү дээ. Тийм сар гарan тоглож байгаа. байгаа. 10 мөн үү? Тий. 10 сая сарын хугацаанд шүү дээ. Тэгэхээр яг нөө нэг би бол л гэж бодоод ингээд яг үнэхээр тэр баг ингээд аваад амжилт үзүүлнэ гэдээ харсан байгаа бол тэр гайгууд байгаа байхгүй. Уул нь бол тий нэг сарын хугацаанд 11 тамирчинд 10 сая төгрөгийн цалин өгөөд тэр амжилтыг үзүүлээ. Тэгэхээр яг амжилтыг үзүүлсэн гэдэг. Гэхдээ бас ховдгийн багч бас арай амар баг уран баярыг нэмж аваад яаж байгаа юм бэ? Хөнгөтэй байна бас тий. Тэгээ яалтч ховдох юм бол тэгэл амар спорт ингээд бүр сурцсан байгаа байхгүй. Амар хийгээд шөнийн 4 цагт тэр зааланд тэгэл зарим аймаг нь ингээд 2 лиг онортой хийх гээд төрх амтан сумдууд нь 2 лиг онор авах мөнгө байхгүй нэг бойлгээд тэгээ 1 лиг онор авч байгаа шүү дээ. Тэгэхэд ховд харалтаа зүгээр ингээд тэгээ бүр ингээд оройноос зүгээр 2 зүгээр гэдэг. Тийм. Сая тэгэл ингээл авахвал бүгдээ л очлоо шүү дээ. Тэг чинь
бас нэг спорт руугаа хөрөнгө оруулж чадаад байна л да. Нэг тэргүүрээ дамжуулаад бас юмуудыг энэ жилийн ховлыг үлдэхдээ бүр аимшигтай болсон. Тэр заяа би одоо хэлье. Ингээд шаллыг хусгах гэснээр хусаж байгаа байхгүй. Саксны тоглолт тэр чинь ингээд волейболын талбайгаа тавьчихвал саксанд тоглохгүй шийдэж шүү дээ. Дөнгөж саксны алтан медалийн тоглолт дуусаад 11 цаг 40 минутанд дуусч байгаа. Оройн. Тэгэхэд шалаа усна гэж байгаа шүү дээ. Би бүр ингээд дотоод надад юу ч хэлээ тийм төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Юу шал усна гэдэг чинь дорож 3 цаг ажиллаж шүү дээ. Нээ яах юм бэ Тэгээ араас нь 2 тоглолт уу? Араас нь 2 тоглолт. Яах юм бэ? Наа чи ингээд өглөө дуусах гэдэг чинь үгүй манайхан байж асуудал байхгүй. Ховдын ингээ хүмүүс айгу юу аваад байгаа байхгүй. Тэгээ тухайн яг нөгөө хийж бүтээе гэсэн юм аа бүр ингээд лаг бүр төгс их гэдэг байдаг. Одоо жишээлбэл энэ заалны юм биш те. Тийм одоо манай мөхчийн болгоны бас л болиолчдын тамирчдын бас хүсдэг заал болчиход байна шүү дээ. Тэгээ бүх тоног төхөөрөмж дотор байртай те айгу тогтой тухтай заал нь гой цэвэрхэн тэгээ энэ фитнесийн тоног төхөөрөмжүүд нь бүр үнэхээр гоё болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс яг нэг юм ихээр хавчууд өөр нь бол тултал хийж байна. Тэгээ бас манай уухийн шүү дээ бас тий. Манай уухийн мөхөт найздаас. Баяр яа гоё заалтай. Гоё ш намайг сая ирэхээс үнгүй фитнест оруулж. Гоё дугаар. Анхны бид дугаараас тий. Ийм сайхан спорт задаас явж байгаа шүү манай T-корт гээд мөхтийн торгууд спорт гээд бас алдартай одоо манай волейбол торгууд гээд одоо хувцсны үйлдвэр байж гин дэлгүүр байж гин гээд бас мэдрийг бас ангал Asics Mizuno-гоор хангаж ирсэн хүн чинь бас мөхчүүд гэдэг чинь одоо анх Asics Mizuno-г анх Японоос бас оруулж ижиг түүх мөхөнд бас мөхтийг бас суулгаж байгаа тэрийг бас анх яаж Mizuno-г Asics-уудыг Монголд оруулж ирэх бас амар л түүх хэлсэн шүү бас сонсуулж бас тэрийг бас өвдөгчтэй бас хэрэгж өгнө гэж бодож байна. Үүрийн 4 цагт тэр юу хүмүүсийн тэр нойрмор хүрэхтэй бүр лайв гэсэн зүгээр ховдоор 4 цаг болж байгаа тий. Хотоор бол тийм 5 цаг болж байгаа шүү дээ. Тэгэхэд лайвын тэр 3000 гаруй үзэж байна. Тэгээд ингэж байгаа би бүр хамгийн гайхаад байгаа ингэж тэр шал дэвсэж яхад чинь нэг 2-3 цаг хугацаа байгаа шүү дээ. Үзэгч нь байгаад. Тэгэхэд за ингэж 2-3 цаг болно тий. Ингэж завсарж байгаа шүү манай лиг гэдэг. Нэг ч хүн гарахгүй байгаа шүү дээ. Бүх хүн ингэ нэмэгдээд байгаа. Гараа судлаа алчих гад тий. Тэс яах гэсэн юм гараа судлаа алчих. Волейболын шалт гэж хөлөрж байгааг анх удаарсан шүү дээ. За манай нэвтрүүлгийн буулан энэ буулан дээр эвэддэг ч авах шүү гэдэг байна. За их хамгаалгаас асууя. Би яг зээс бас дараа нь асууя. Яг нөө хитрхи Зэрэнбаатар нэвтрүүлэгч болчих гээд энэ их хамгаалгаас суулгастайгаас бас суух болох. За Батсуур Уранбаяр. Гандалган зэндээ биш. Мөнхөрөө Уранбаяр. За нэг нь чи багтаа аваад нэг нь сэлгэндээ суулгаад нэг нь хасна. За окей. Гэтэ бол чи ингээд бодохоор Уранбаяр бол яг ид гарч явж байгаа өнгөрсөн дээдлийг үйлрлийн нөлөөлөхгүй шүү дээ одоо. Яг бид өөр хийж байна дээ сануулж байна тийм ээ. Ойлко бол одоо сая удаа MVP авчихсан хүмүүс юм тамирч юм байна. За Батсуур бол угаасаа олон улсын түвшинд ингээд сайн тоглож ингээд бас яг Монголын болоод одоо чамтай зүгнэ гэдэг өндрийн байралтай байж байгаа шигшээ авагийн түвшинд маш сайн тоглох гэж байгаа юм хүмүүс байгаа шүү. За юу юм нэ? Ойлгохоор нь гэх гээд нөгөө. Үгүй тэгэл суур найзгаа бол тоглоулмаар байна. Талбай дээр зүг тоглоулмаар байна. Гараад гарах чи. Сэлгэнд нь Уранбаяр явна. Тэгээд Олькогоо уучлаарай. Олькогоо найзаа аваад нутгаа аваад тэгээд Олькоо шууд өнөөдөр шууд фитнес хийлнаач. Одоо нэгээс бэлгэлтэй. За юу гэж вэ гэдэг. За дараагийн дугаарны нэвтрүүлэгт орох тамирчин бодвол ганцлагын цэнд биш байна. Шууд ирдүүлээд. За окей дүү дараагийн асуулт. Хангал Нямсөх Эрдэнэ. Опо. Баяр сайхан ч бас орох юм шүү. Баяр сайхан нөгөө. Баяр сайхан ч опо мэтэл айл нэ. Үгүй би баяр сайхан гэсэн мэдл тоглохт амар дуртай. Опо дээр мэдл дээр байж. Баясаа опо дээр эзэж дараа нь мэдл дээр авах. Энэ гурван опогийн одоо хаагаад оронж баяр сайхан бол та. За би хүчинг аваад гараанд сэлгэнд. Яа, лачт ямар хэцүү. Хангалыгаа тэнд хангал амар байгаа. Хайшуултгүй. Эс авах шиг хайшуултгүй. Хангалчаа одоо пас мас сайн. Наа чи үзээтэй шүү. Яа, наа чи үзээтэй болчлаа. Эвгүй шүү. Изи юм шүү. Аа? Гүй тэгэл бүр болохгүй бол найзаагаа ойлгох байлгүй л асахгүй юу. Бараг тэрэлцүү юм шиг байна. Миний найз одоо гимтэлтэй байгаа юм чи түр байж. байж. Хангалыг бол гараанд гаргана. Тэг хангал угаасаа л Гэтэ найзаагаа ячаа.
Тэгэл бэлтэлтэй гэдэг юм уу те. одоогор бэлтэлтэй байгаа чи найзгаа төр гэж тийм үү? Бэлтээс эргээ хийсэн байгаа шүү дээ. Бэлтээс эргээ ирсдийн дараа найзнаас өөр тайлбар өгнө. Тэгвэл эрдэнэс Эдис хэлгээд аваад тэгэл найзгаа нэг жоохон арай бэлтгэл утгаа авчиж жоохон хойш нэг чи да. Миний найз ойлгох уу. За ер нь ингээд бидний бас ярьцлага бас өндөрлөг төгч юм. Тэгээд Монголд энэ сард энэ 8 сард Зүүн Азийн авах шалгалт тэмцээн болцох зохион болгож байгаа. Таяр хоёул бас их шиг бүрэлдэхүүн багтчихсан. Өргөдсөн бүрэлдэхүүн багтчихсан бэлтгэл сургалтаа хийж байгаа тийм ээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү амжилт үзүүлэх одоо өмнө орж исэн бүх Зүүн Азийн авах шалгалт тэмцээнд бодох юм бол бид нар төрүүлэх хэмжээний баг бүрэлдэхүүнтэй байгаа гэж миний хувьд харж байгаа. Энэ шигшөөгийн талаар та хэдэн бодлоо зочноосоо их юм болгоос асуув. Миний хувьд ч гэсэн ерөнхий Зүүн Азид бол ер нь төрүүлчих баг бол Монголд хангалттай байгаа. Тэг гол нь тэг яаж төрүүлэх вэ гэхээр 100% дасгалжуулагчийн л юу баг. Үнэхээр мундаг дасгалжуулагч ирэх юм бол яг одоогийн манай Монгол улсын тамирчид бол Зүүн Азид бол би бол асуудал байхгүй ч гэдэг. Тэгээд дасгалжуулагч угаасаа тодорхой болсон. Баатар гэрээгээ төмийг боловс багт авраг авсан. Тэг Цэрэнбаатарын үеийн дасгалжуулагчтай бас нэг жил хугацаанд ажиллаад үзсэн шүү дээ. Тэгэхээр энэ дасгалжуулагч Зүүн Азийн авраг болгож чадах уу? Тэ одоо яг нэг систем байгаад байгаа манай дасгалжуулагч хувьд. Тэгвэл нөгөө систем бидний хувьд ч нь бол яг лиг хэлж байхад бол систем бүрэн сууж амжаагүй ойлголцох бас амжаагүй тэмцээн эхэлсэн шүү дээ. Нөгөө лиг ч нь удаан болоод 3-4 сар болоод ирэнгүүт нөгөө бэлтгэл хийсэн хугацаатаа нийлээд лигийн дунд хүртэл очингууд 3-4 сарын хугацаа болчихгоот нөгөө ойлголцоо систем суугадаад хүн болгоно нэг ойлголтоо төрөд ирж байгаа юм. Одоо шгшээгийн хувьд бол бүр маш яралтай дасгалжуулагч авчираад дор аж 3-4 сар бэлтгэл хийхгүй бол бид нар ч нөгөө нэг талдаа нийлээд би нэг таних болохоос ярина бол тийм систем дээр тулгуураас тоглож үзээгүй юм чинь. Тэгэхээр тэрийг ерөөсөө маш яралтай бэлтгэлээ хангалтад оролцоод ирэх юм бол бидний хувьд одоо амжилт үзүүлэх байх гэж бодож байгаа. Гэхдээ яг нөгөө нэг Зүүн Азийн хувьд бол бүсэн нэлээд чанга штэ. Япон, Солонгос, Хятад, Тайван гэдэг энэ яг Азиас нэлээд өндөр ранктай багууд байгаа болохоор бас 100 бас төрүүлэх нь хаашаа. Гэхдээ ер нь бол нутагтаа болж байгаа тэмцээнд бол нэлээд өндөр амжилт үзүүлээд тоглож боломжтой л гэж боддог. За тэгээд инх хамгааллын хувьд одоо жишээ нь байрлал дээр таярын хоёрын хувьд байрлал дээр маш их өрсөлдөөнтэй байгаа. Одоо өмнөх жилүүдэд тийм өрсөлдөөнтэй одоо яг энэ манай энэ л угаасаа тодорхой модроо гэдэг байсан. Тэгэхээр одоо доороос шин залуу тамирчид маш их гарч ирэхээр энэ өрсөлдөөний тал шгшөөгийн өрсөлдөөн сайн багцмаа амжилт үзүүлэх одоо амжилт үзүүлэх төдий бас сайн байх гэж бодож байна. Тэгэхээр одоо чиний өвчсөн байрлал одоо саяны төрсөн дээр чи одоо зөндөө тамирчид анхаа байна, тэлмүүнэ гэдэг юм доороос цэюуд бас дөрөв гарбах байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өрсөлдөөний хувьд энэ юу гэж бодож байна? Энэ жилийн өвтсөн бүрэлдэхүүн зарласан. Тэгээ одоо нэг жилээс жилд манай Монгол тамирчдын бас ур чадвар юу айгу өсөд байна л та. Тэгээ ялангуяа энэ жил бол бүр жигшээгийн өрсөлдөөн бүр дотоодын хоорондын өрсөлдөөн бүр амар илүү юу байгаа. Тэрс хин ч хасагдаж хин ч яаж магадгүй гэсэн. Яг миний хувьд бол бас ингээд болол тоглоо жигшээг тоглоо бас нэг 10 жил гаруй жил болж байна. Тэгээд энэ жилийн хувьд бол нэлээд өөрөө өндөр формтой сайн лиг дууссан. Тэгээд бас нэг шинэ байрал дээр анх удаа лигийн холбогч нар бүтэн тоглож үзээд бас нэг шилдэг холбогч өндөр болчлоо. Финалийн MVP өндөр болсон гэдэг миний хувьд бол нэлээд гой сонирхолтой гэхээсээ илүү нэлээд хариуцлагатай бай гэж бодож байгаа. Тэгээд залуу тамирчтай үлгэрлэхээс гадна бэлтгэлээрээ жоохон манлайлаа гэж бодож байгаа. Өрсөлдөн. Тэгээ өрсөлдөд хамгийн эцсийн шийдвэрийг коуч өөрөө шийдэх учраас тэр хүртэл нь өөрөө нэлээд сайн дайчлан тамирчдаг бол нэлээд сайн одоо пүшлэн л гэж бодоод байгаа. Тэгээд эцсийн шийдвэрийг бол тэр тоглох тамирчдаг бол асууж өөрөө шийднэ үз. Ямар ч сан одоо өргөдсөн бүрэлдэхүүнд байгаа тамирчдад өөрсдөө нэлээд сайн хичээгээ тэгээд бид нар бол тэр байсан байгаагүй тэр жигшээ багийн нэг хэсэг л бид нар юм чинь. Тэгэхээр бусдаагаа нэлээд сайн дэмжиж бэлтгэлд нь бас нэлээд хангах зорилгоор бас хэрвээ сонгогдохгүй бол бас оролцсон гэж бодож байгаа. За тэгээд шишээ агт намж бэлтгэл сургалтанд намж төсөө. Тэгээд өнөөдөр ихний дугаар бас энэ өнөрөд өндөрлж байна. Тэгээд бас бид хоёрт бас ирээд бас
сайхан ярилцсан их хамгаалалтандаа бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь карьерт нь тэмцээн оролдоонд нь зам одоо ажил амьдралд наа болох ч байгаа тийм ээ. Давуу галтанд нь амжилт хүсье. Тэгээд шинэ багт орсон давуунд нөө. Тэгээд шинэ багт орсон шинэ багийнхнаас амжилт бас дардан байх болтугай гэж тэгээд нэмж хэлэхэд бас ерөөдөө нөгөө бид тэр анх ярилцсан даваад шүтээр ярилцсан юм одоо төлөвлөгөө нь гэдэг юм уу үг ярилцсан юм гэхээр яг эхлүүлж байгаа хэрэг ерөөдөө багийн нөгөө нэг дотоод уур амьсгал гадна талдаа ямар хөө байдгийг үзэгчдийн мэдэхгүй байгаа юмнууд бас ингээд ярьж болохгүй юмнуудаас бас байгаад байгаа. Тэгээ тиймэрхүү юмдыг нэг айхтар биелүүлэх биш зүгээр ингээд сонирхолтой байдлаар баг нь ингэж явдгийн, багийн шилжилт төлөвлөгөө нь ингэж явдгийн, цалин яг хөө бүр айхтар нэг хүний төрөвч рүү орох нь гол юм биш зүгээр багцаа хүүхдүүдэд бас цалингийн юм үгүй тэр нэрээ сонирхолтой байх. Эргээрээс болиолын спортоор хичээлээд сонирхож байгаа хүмүүс бас ингээд болиолын спортыг хичээлснээрээ лаг тамирчин болсноор бас нэг ажил хийхгүйгээр амьдрах юм боломж нь одоо ингээд нээлттэй болсон шүү гэдэг зорилгоор бас энэ подкастыг бас ингээд хийж хэлж байгаа маа. Тэгээд хүүхдүүд манаас авах гэхийн ухаанаар бас үзэж байгаа арай албанд багийн одоо талаар ярьж байгаа бол бас одоо ах нар маань ч гэдэг юм уу те багийн эзэдүүд маань багийн одоо менежерүүд болон одоо энэ бусад тамирчнууд бас авах гэхийн ухаанаар хандаарай. Бас энэ жоохон Монголд анхудаа иймэрхүү юм хийж байгаа учраас бидний бас энэ хийж байгаа подкастыг дэмжээрэй гэж хэлээ да. За тэгээд дараа нь орох тамирчид та бас амжилт хүсье гэдэг. За баярлалаа. За баярлалаа.